Сайн бацгаана уу? Медклассаас бэлтгэн өрнөдөг цаана өргөтэй тэмдэглэл подкастын маань ээлж нэгэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Бид өмнөх дугаараар Герман улс болон Англи улс, Австрали улсуудад хэрхэн ажиллаж амжих талаар подкастыг бэлтгэн өргөсөн байгаа. Тэгвэл бид энэ дугаараараа Өнгөр улсын засгийн газрын тэтгэлэг Герман улсын дотрын резидент хийдэг Аз заяа эмчийг оруулсан байгаа. За бидний энэ удаагийн дугаарыг мэдтгэгчээ энэ жилийн Voyage брэнд болон Goodnight брэнд маань хамтран ажиллаж байна. За та өөрийнхөө талаар дэлгэрэнгүй бидэнд танилцуулна уу? За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Зорчиад Цаа гэдэг. Би одоогоор Германы Тюринген мужид дотрын резидент хэмжээр ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар бол би Рой металлогийн тасаг дээр эхний жилийн резидент хэмжээр ажиллаж байгаа. Анагаахын их сургуулийн боловсролыг болохоор би Унгарын Дебрецен хотын их сургуульд хүний эмч мөрөгчлэр Унгарын засгийн газрын тэтгэлэгтэйгээр сурч төгссөн. Тэгээд төгсөөд яг нэг жил Германд хэл сураад тэгээ одоо яг ажиллаа эхэлсэн явж байгаа. За та тэгвэл анагаахын энэ их олон сургуулиудаас яагаад Герман биш Унгар улсыг сонгож суралцахар шийдсэн бэ? За нэгдүгээрт гэх юм бол анагаах ухаанаар 100% тэтгэлэг айгүй ховор байдаг. Би 10 жил байхаас эхлээд ингээ анагаахаар сурна. Тэгээд бас гадаадд сурахсан гэж мөрөөддөг байсан. Тэгээд 2017 онд Ашуст анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуульд дэлсэж ороод тэтгэлэг хайж байхад ингээд Унгарын засгийн газрын тэтгэлгийг олж сонсоод тэгээд ингээ хайгаад үзэхэд үнэхээр анагаахаар яг 100% тэтгэлгийг дээрээс нь ингээ стипендтэй олгохыг мэдээд аплайдаад тэнцээд тэгээд 17 онд Унгарын Дебрецен сургуульд анагаах ухаанаар хэлсэн орсон байгаа. Одоо Монгол улсаас та тэтгэлэгт ингээ хамрагдахдаа ямар материалуудыг бүрдүүлээд ямар шатуудыг дамжаад ингээд суралцах боломж гарч исэн бэ? Тэтгэлэг авч исэн бэ? Одоо яг 12 дугаар ангиа төгсөөд 1-р курсэд орох гэж байгаа. Эсвэл одоо 1-р курс суралцж байгаа оюутнууд энэхүү тэтгэлгийг одоо авах боломжтой болов? Ямар нөхцөл шаардлагуудыг биелүүлвэл энэхүү тэтгэлгийг авах боломжтой? За Унгарын засгийн газрын тэтгэлэг бусад орнуудын тэтгэлгийг бодвол тэнцэх магадлал надад монголчуудаас айгүй өндөр санагддаг. Яг гэвэл энэ Унгарын засгийн газрын тэтгэлэг бусад орнуудын засгийн газартай ингээд хоёр талд харилцааны үр дүнд өгдөг байгаа. Тэгээ манай улсын засгийн газраас тэтгэлэгт явах боломжтой хүүхдүүдийн нэргэглээд өгдөг. Энэ бүх одоо үгдийн процесс, тэтгэлэгний процесс Study in Hungary тэгээд Stipendium Hungaricum гэсэн вебсайтуудаар бүгд ингээд айгүй ойлгомжтой байдаг. Эхний ээлжинд хүнээс ингээд зайлшгүй шаардлагатай хоёр юм бол энэ тэтгэлэгт байдаг. Эхнийх нь болохоор 10 жилийн сертификат, 10 жилээ төгссөн байх шаардлагатай. Тэгээд яг тэтгэлэгт явах нас нь 18 хүрсэн байх шаардлагатай. Өмнө нь болохоор 17 хүрсэн хүүхдүүд явдаг гэсэн бол одоо бүр энэ айгүй хатуу болсон. Яг 18 хүрсэн байх хэрэгтэй тэтгэлэгт явахын тулд тэгээд 10 жилийн сертификаттай. Тэгээд B2 англи хэлний B2 гэсэн түвшинтэй гэдэг нь IELTS-ийн 6 юм уу 6.5 оноос дээш, TOEFL-ийн 80 юм уу түүнээс дээш оноо бүр эсвэл ингээд англи хэлний сургалтын төвөөс одоо C1-ийн сертификат ч юм уу тийм юм авчаад тэгээ Унгарт сургуультайгаа онлайнаар шалгалт өгөөд бас ингээд тэнцэх боломж байдаг. Заавал IELTS, TOEFL яг 17 оны үед бол шаарддаг байгаагүй. Одоо өрсөлдөө их болсон болохоор IELTS, TOEFL-ийн оноотой хүн давуу талтай болдог болсон. Түүнээс гадуур өөрийгөө тодорхойлсон эсээг бичнэ англиар. Заавал энэ тэтгэлэг бол тэр чигээр англи хэл дээр олгогддог. Тэгээд англи хэлээр ингээд өөрийгөө тодорхойлсон эсээ бичнэ, дүнгээ өгнө. Түүн дээр нэмэгдээд одоо чиний тэнцэх магадлалыг өсгөх боломжтой олимпиаданд орсон, олон улсын тэмцээнд явсан ч юм уу, эсвэл ингээд сайн дурын үйл ажиллагаа хийсэн гэдэг эднэрийг нэмэх юм бол ингээд тэтгэлэг тэнцэх магадлал ихсдэг. Яг үнэхээр absolutely хоёр зүйл хэрэгтэй. 10 жилийн сертификат тэгээд ямар нэгэн байдлаар өөрийгөө англи хэлний B2 түвшин болон түүнээс дээш мэдлэгтэй гэдгээ батлах хэрэгтэй. Тэгээд яг 10 жилээ 12 жилээ төгсгöd энэ нь шууд анагаахын сургуульд илсэн ороход хангалтгүй гэж үздэг. Яагаад гэвэл одоо Европт ч юм уу эсвэл Германд, Унгарт ч юм уу 12 жил төгсчөөд дараа нь foundation year ч юм уу эсвэл basic medicine course гээд физик, хими, биологи 3-ыг 1 жил үзэж бэлтгэл хийдэг гэдэг. Ингээ анагаахын сургууль цаашаа сурахын тулд 1-р курсээс. Миний хувьд болохоор анагаахын 1-р курс сурч исэн. Тэгээд түүнийг тэр жилийг болохоор яг ингээд Унгарын их сургуулиуд тэр basic medicine course-тэй ингээд адтгалж үзээд тэгээд миний хувьд бол ингээд тийм foundation ерхийг шаардлага байгаагүй зүгээр ангаах сурж байсан ингээд дүнгийнхэн транскриптийг явуулаад тэгээд шууд 1-р курсээс элсэж орж исэн. Тийм байгаа.
Та Good Night Tank бүтээгдэхүүний талаар мэдэх үү? Нойрны чанараа сайжруулахыг хүсвэл Good Night Tank хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Яагаад вэ гэвэл Melissa, Bambayn ханд, зүрх цэцгийн ханд болон L-триптопан гэх байгалийн гаралтай урамлын хандуудаас бүрдсэн нэрээ онцлогтой. L-триптопан болох үндсэн бодис нь серотонин буюу аз жаргалын гормон, мелатонин буюу нойрны давруудыг тэнцвэржүүлж сайжруулснараа таны нэг өдрийг амьдралыг өөдрөг байхад болон нойрны чанарыг сайжруулахад тусалдаг байгаамаа. Та тэгэхээр тэтгэлэгтээ хэр удаан бэлтжижсэн бэ? Тэгээд энэ хэдийн хугацаагаар ер нь явагддаг тэтгэлэг юм бол тэгээд хариу нь хэр удаж гардаг вэ гэх талаар мэдээлэл тавьвал. Тэтгэлэгний яг үндсэн мэдээллийг намар одоо яг тухайн 17 өдрийн үеэр яхад 9 сард олж мэдээд тэгээд тэтгэлэгний нөгөө дедлайн буюу ингээд хүлээж авах хугацаа 3 сард дуусчихсан, хавар дуусчихсан гэсэн үг. Тэгээд надад бэлдэх яг 4 сар байсан. Гэхдээ тэрнээс өмнө ингээд надад бэлэн байгаа 10 жилийн маань гэрчлэгээ ч юм уу эсвэл анагаахын 1-р семестрийн дүн тэр мэт маань бол байсан. Яг тэр нь бэлдсэн юм маань бол эсээгээ яг 4 сарын дотор аягүй сайн битсэн. Яагаад анагаахаар сурах гээд байгаа, яагаад надад тэтгэлэх хүстэй, яагаад би өнгөрийг сонирхоод байгаа. Тэрэн дээр үнэ хэлчих жолно би ингээд анагаах хоног үнэхээр сурмаар байгаа. Ингээ Европын одоо Western medicine гэдэг одоо анагаах ухаан баруунаас одоогийн modern анагаах ухаан бол баруунаас үсэлтэй тий. Яг тэрийг ингээд тэмцээн очиос сураад Европын холбоонд нийцсэн өндөр боловсрол эзэмшмээр байна. Тэгээ өнгөр улс одоо манай Монголтой ижилхэн нийгэм айгуу төстэй. Яагаад тэгж хэлж яана гэхээр манай Монгол 90 онд арчилтай золгосон тий. Өмнө нь Орос толгойтой холбоотой эсвэл анагаах ч гэсэн яг өнгөр ч гэсэн яг 89 онд ингээ арчилтай золгосон. Тэгээд яг манай Монголтой жоохон төстэй нийгэмтэй тэгээд цаг агарын хувьд бас айгүй төстэй. Тэгээд монголчууд ингээд Унгарыг бас ингээд дээр үед эзэлж ийсэн ингээд түүх мөхөд айгүй холбоотой байдаг байхгүй юу? Ингээд унгарчуудын 20% нь хөвгт толтой төрдөг ч юм уу. Яг иймэрхүү юмнуудыг ингээд сайн судалж байгаа надад цаг агаар нэгдэг. Энэ ингээд миний хоорондоо жоохон төстэй. Ийм болохоор би өнгөрч сурмаар байна гэдэг. Тэр хэсэг ингээд айгүй ихлээд өөрийнхөө зорилгоос эхлээд би одоо ийм ингэсэн. Тэгээд дараа нь одоо би анагаахаар сурахаар шийдсэн. Би анагаахаар сурах юм бол ийм имийг дараа нь эх орондоо юм уу ч ингээ хувь нэмэр оруулчихна. Тэгээ яагаад өнгөр улсыг сонгосон бэ гэдгээ бас ингээд айгүй хөрхөн 1-2 параграфт тайлбарлах хэрэгтэй. Тэгээд эсээгээ 4 сарын дотор бэлдээд тэрэн дээр нэмээд эрүүл мэндийн үзлэг байдаг. Тэрийг айгүй сайн анхаарах хэрэгтэй. Эртнээс цагууд аваад цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингээ general medical examination гэдэг нөгөө хөлөөсөө толгой хүртэл үзлэгт ороод цусны шинжилгээ өгөөд одоо чэйчний рентген ч юм уу тэгээ өөрийгөө гадаадад 6 жил сурахаар эрүүл гэдгээ бас батлах. Тэр яг ингээ цаг тулгамц үед 3 сар дедлайнтай байсан. Тэрний өмнө Монголд маань цагаан сар болоод ажиллаж байгаа газар байхгүй. Тэгээ тэр ингээ айгүй чаленж юм байсан. Хоёрдугаарт манай монголчуудын хувьд бас нэг хэрэг болтой юм вакцины гэрчлэгээ. 2000 оноос өмнө төрсэн хүмүүст ч юм уу тэр бол яг ингээ гарт нь ингээ англиар ингээ вакцинэйтэд гэсэн тийм юм байдаггүй. Тэр мэтигээ яг тэтгэлэгт явъя гэж хөөцөлж байгаа бол одоо та нар анагаахт ороод гепатитс B-ийн вакцины хэлсэн баг тий. Тэрийг халдвараас англиар сертификат аваад цаашаа тавьчвал айгүй амар болно. Тэгээ хүүхэд насныхаа вакцины гэрчлэгийг бас ингээд англиар тамга тэмдэгтэй болгоод хадгалчвал энэ бүх процесс айгүй амар болно. Тэгээ хамгийн эхлээд угаасаа хүнд байх ёстой транскрипт хэлний сертификат эднэр чинь бэлэн. Дараа нь эсэгээ айгүй сайн бичих ёстой 2-3 сар өөрөө бичээд сайн чаддаг хүнээр хянуулаад хэлээ бас хянуулаад тэгээ яг тэр нь ингээд товчхон тэгээд яг чамааг илэрхийлж чадчихна уу гэдгийг яг хэлэх хэрэгтэй. Өнгөрийн тэтгэлэгт бол нэг л хэсэг бичдэг өөрийнхөө тухай. Тэгээд дараа нь эрүүл мэндийн сертификат гэдэг зүйлээ бэлтэнэ. Тэгээд яг ингэж 9 сараас 3 сар хүртэл энэ болгоныг бэлдээд явуулчаад 3 сард яг ингээд сабмит хийсний дараа ингээд материалаа явуулсны дараа 5 сар буюу 2 сарын дараа ингээд тэтгэлгийн хариу гарч эхэлдэг. Эхний шатны хариу. Эхний шатны шалгаруултыг Унгараас биш Монголын засгийн газраас хийдэг. Тэгэхээр тэрэнд чиний нэрийг төвшүүлж яана үгүй юу гэдэг Монголын засгийн газраас хамааралтай гэсэн үг. Тэгээд одоо ингээд та тэтгэлийн 1-р шатнд тэнцлээ. Тэгэхээр Унгарын талаас эхлээд тэтгэлэгт apply хийхдээ 3 сургуулийг ингээд сонгодог байгаа. Ингээд эхнээс нь дараалаад 1-р чиний хамгийн их хүсэж байгаа, хамгийн их явмаар байгаа тэтгэлэгт тэнцэх юм бол чи тэр сургууль руу л явна. 2-р, 3-р гээд ингээд хэр хүсэж байгаа дараалалаараа явуулна гэсэн үг. Тэгээ энийг юм нэмжлэхэд энэ 3 одоо сургууль сонгох боломж заавал нэг мэрэгчлэр байх хамаагүй.
Чи эхлээд нэг одоо юу гэдэг хүний хэмжээр онгичээд хоёрт нь pharmacology гэж сонгочих болно бас. Хэрвээ чи эхний сонголтондоо тэнцвэргүй шууд хоёр дахь руугаа ороод ингэ явчихдаг байхгүй юу? Тэгээд эхний шатны тэтгэлгээс ингээ баяр хүргэе та тэнцлээ ингээ тантай одоо ингээд сонгосон сургуулиудаас ч холбоо барина гэдэг нь хоёрдугаар шатны шалгаруултыг их сургуулиуд өөрсдөө бие дааж авдаг. Миний хувьд юм бол би яг орсон Дебрецений их сургуулаа нэгдүгээр сонголтоор сонгосон байсан. Унгарт ерөнхийдөө 4 ширхэг ангаахын том сургууль байдаг. Ерөөсөө л 4 сургууль тийм хувийн сургууль гэсэн юм байхгүй. Будапештийн Semmelweis их сургууль энэ болохоор Унгартай хамгийн лаг одоо ранкинг нь бас аягүй сайн. Хоёрт нь манай Дебрецений их сургууль ордог. Гуравт нь PCSEG гэдэг ийм Унгарын 4 ийм өөр мужид 4 ийм том хэсэгт нь ингээд бүс нутагт нь байдаг их сургуулиуд гэсэн үг. Ерөнхийдөө бол ранкийн хувьд бол нэг хол зөрөхгүй. Гэхдээ амьдрах орчин энэ төр цаг агаар яг Унгарын аль хэсэгт байрлаж байгаас хамаарат өөр байдаг. Тэгээ яг тухайн үед манай Дебрецений их сургууль гадаадын их сургуулийн оюутнуудаараа ч юм уу тийм байсан болохоор би нэгдүгээр сонголтоороо сонгож исэн. Тэгээд сургуулиас маань эхний сонголтын маань сургууль байсан болохоор окей ингээд чиний материалтай танилцлаа. Манай сургуульд ингээд чамд илсэн орох боломж байна. Чамайг илсүүлэхийн тулд одоо нөгөө элсэлтийн шалгалт авнаа. Тэгээд тэр нь эхлээд англи хэлээр онлайнаар ийм oral exam ам шалгалт авна гэсэн үг. Тэр нэгдүгээрт намайг англиар академик асуултанд хариулж чадчих үгүй гэдгийг шалгаж байгаа. Яг бол би тухайн үед IELTS TOEFL-ийн оноо биш зүгээр сургалтын төвөөс би C1 төвшөнтэй гэсэн сертификат өгөө явуулчихсан байхгүй. Тэгээ нэгдүгээрт ингээ англиар манай хоёр профессор суугаад чамаас ингээд англиар академик юм асууна. Тэгээ хоёрдугаарт чи хим биологи физик гэдэг 3 хичээлээс сонгоод хоёроор нь ам шалгалт өгнө. Тэрний өмнө тэр ам шалгалтаас нэг 20-30 минутын өмнө ингээд тестээр хим биологи физик 3-тай тестийн шалгалт өгөн. Тэр бол ингээд босго шалгалт гэсэн үг. Тэгээд тэр тестийн шалгалтыг давчаад дараа нь 2 профессортой энэ 3 хичээлээс 2-ыг сонгоод ам шалгалт өгнө. Энэ шалгалтнуудаа би окей ойлголоо хим биологийг шалгаж ийн гэх юм бол манай шалгалтанд энэ номнуудын хүрээнд ирнэ шүү гэдэг элсэлтийн шалгалтын нь манай сургуулийн вебсайтн дээр тэр элсэлтийн шалгалтыг яаж бэлдэх тухай ингээд мэдээлэл нь аягүй дэлгэрэнгүй байдаг байхгүй юу? Тэгээд recommended textbook буюу энэ номноос бэлдвэл зүгээр, энэ номноос бэлдвэл зүгээр гэсэн юмнууд нь байсан. Тэгээд яг 5 сард би шалгалтын хуваар аваад 5 сар ихээр аваад миний санджаагаар 3-7 хоног надад бэлдэх хугацаа байсан. Тэгээд тэрэнд ингээд физик, хим, биологи 3 эхний яг тэр босго шалгалтанд яг ижлэгийн хэмжээтэйгээр тестийн шалгалтууд орж ирдэг. Хоёрт нь би болохоор хим, биологийн чиглэлээр шалгалтаа өгье гэж сонгож исэн. Тэгээд ингээд 2 хим биологийн 2 профессор сууж аваад 2 асуулт биш 3 асуулт асууж исэн. Тэгээ эхний нэг асуулт нь чи тэр хүмүүстэй тухтай болох зорилготой болохоор чи яг аль сэдвдээ сайн бэ? Одоо химээс ямар төрлийн химд сайн бэ? Organic, inorganic те биологийн профессор ч гэсэн чи одоо хүний биеийн биологи сайн уу, амьтны биологи сайн уу гэж хаад яг одоо миний давуу талтай талаас асуугаад тэгээд тэр тухайгаа би ингээд яг академик төвшөнд гоё хариулт өгч гинүү гэдгийг шалгаж байгаа гэсэн үг. Тэр шалгалтын үеэр жоохон сандрах ч юм уу тийм юм бол байдаг. Профессорууд бол айгүй гоё ааштай бити сандар ахаад оролдоод үз. Эсвэл ингээд асуултаа ойлгох байна та ингээ өөрөөр ингээ хэлээд өгөөч гэвэл айгүй сайн ойлгож чадчихсан. Тэгээд 5 сард одоо юу гэдэг энэ ам шалгалт өгөөд за ингээ бид нэр танд ингээд дараа нь хариу гэж явуулнаа та хүлээгээрэй гэж хариу аваад 6 сарын дундуур буюу 2-7 шалгалтаас 2-7 хоногийн дараа ингээд та манай сургууль тэнцлээ. Тэгээ ингээд одоо та ингээд визний процессыг эхлүүлж болно гэсэн имэйлийг 6 сарын дундуур авч ирсэн. Яг шалгалтаас 2-7 хоногийн дараа. Тэгээд визний процесс эхлэнэ гэсний дараа Монголын засгийн газар тэтгэлгээр явах гэж байгаа хүмүүстүүдэд цаг өгч эхэлдэг. Эхлээд чи манай сургууль тэнцлэгэнгүүт тэр чинь одоо миний шийдвэр ч юм уу чиний шийдвэр байгаа байхгүй юу? Окей би явна, хүлээж авлаа. Би бас намайг тэнцүүлснэг чи accept хийж явна. Эсвэл хүүхдүүд хэлж болно шүү дээ. Би өөр гоё улсад тэнцээ явахгүй гэдэг шийдвэрөө тухайн сургууль руугаа явуулаад тэгээд сургуулиас ч окей. За манай сургууль чи тэнцсэн. Чи өөрөө сурыг гэж шийдсэн. Тэгэхээр одоо визний процессыг эхлүүл гэдэг нь 7 сараас эхэлдэг. Ингээ бүтэн жил тойрсон процесс байгаа 7 сараас эхлээд Монголын засгийн газар визний цагнуудыг хуваарлж эхэлдэг. Яг тэр дараалалаараа визний материал бас тухайн сургуулиас нь одоо чиний чамд гадаад паспортаас эхлээд одоо аав ээж чинь орлогын нотлогоо тэгээ ингээд өмнөх ингээд визний материалуудыг асууж эхэлнэ. Тэрэнд бол ингээ банкны баталгаа нэгдүгээр шаарддаггүй.
зүгээр л аав ээж хоёрын чинь цалингийн баталгаа ч юм уу чамайг ингээд ямар нэгэн байдлаар санхүүгээр дэмжих боломжтой гэсэн тийм баталгаа хэрэгтэй. Тэрнээс мөнгө байршуулаад тийм аккаунт $10,000 тийм ерөөсөө байдаггүй. Тэр санхүүгийн баталгааг Унгарын засгийн газраас энэ хүн манайд итгэлээр авч сурж байгаа. Энэ хүнд бид нэр ийм дотор байраар хангана, ийм төгрөгийн стипенд өгнө. Тэгээ манай сургуулиас энэ хүнийг ингээд авчин гэсэн болохоор Унгарын засгийн газрын тэтгэврийн визингийн процесс айгүй амархан. Чамаас юусоо виз хэрэгтэй, паспорт хэрэгтэй, зураг нь хэрэгтэй. Тэгээд нэг ийм аав ээжийн цалингийн нотолгой ч юм уу дансны хуулгах тийм л юм байх болдог. Тэгээ визэндээ орчоод визний процесс хүн ихтэй болохоор жоохон цаг хугацаа авдаг. Визэнд 7 сарын ихээр орчоод визний хариу 8 сарын 20-нд нэр гарч ирсэн. Тэрэн дээр л жоохон анхааралтай байхгүй бол бид нэр ингээд одоо юу гэдэг 8 сар гэдэг чинь яг ингээд оюутнууд ихэнх оюутнууд гадагшаа явдаг цагтын нислэг олдохгүй. Тэгээ эртхэн нислэг авчна. Тэгэхээр виз гарахгүй. Тэрэн дээр Монголоос одоо нэг хинтхүүд манай Монголын Хүннүү Эр компани ингээд Унгартай ингээд айгүй харилцаатай ажиллаад тэтгэлийн оюутнуудад илүү нислэг гаргадаг тийм боломж байдаг. Тэгээ яг одоо ингээд дүгнээд хэлэхэд 9 сард ингээд тэтгэлийн call for application гэдэг одоо танилцуулга уншаад бэлдэж гиснээс хойш ингээд бүтэн жил тойрж дараа жилийн 9 сард Унгарт сурч эхэлж байна гэсэн үг. За тэгээд амар удаан урч ирсэн бол уучлаарай. Тэгээд яг энэ бүх процесснаас ингээд асуух асуулт байвал ингээд тодруулаад асуугаарай. Маш гоё тодорхой ойлгомжтой бүр маш зэгцтэй гоё тайлбарлаж өглөө. Баярлалаа. Тэгээд ингээд Монголд 17-8 жил амьдарч агаад тэгээд Унгарт ингээд очоод ингээд ганцаараа амьдрахаар болсон шүү дээ тий. Тэгээд Унгарт буугаад анхны тэр сэтгэл ямар байсан бэ? Тэгээд 6 жил сураад амьдраад тэр бүчүүдэд танд яг ямар байсан бэ? Гэр бүлээсээ хоол тэгээд Монголын сургалтын системээс сурж агаад гадны орны тий Унгарын систем сургалтын системд хамрагдаад ингээд эхлэхэд бас дээрээс нь та нэг ашуус 1 жил сурсан болохоор бас ерөнхийдөө ямар хуу системд байдгийг мэднэ те. Тэгэхээр Унгарт ямар байсан бэ, Монголд ямар байсан бэ гэдэг энэ ялгааны талаар яриад эхлэе. Манай подкастын маань ивент тэтгэгчээр болохоор Инжели брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр Инжели брэндийн маань энэхүү бүтээгдэхүүн өөр дээрээ төмөр, зис, кальц, магний, цайр зэрэг 5 төрлийн эрдэсийг болоод өөр дээр агуулсан байдаг. За тэгэхээр бид бүхэн сайн мэдж байгаа цайр болвол бид бүхний дархлын системийг дэмжих, за магний болохоор булчин чангараа шүрмэс татах зэрэг, за бас мөн стресс, за нойргуудл зэрэг үед бол маш эрг нөлөөтэй байдгийг бол бид бүхэн мэднэ. За кальц маань болохоор бид бүхний шүд болон ясны бат бөх бэхжилт солилцоонд бол маш чухал нөлөөтэй. Харин зис маань бид бүхний арсны нөхөн төлжүүлэлт, за бас мөн одоо энэ ясны бат бэх байдал, дархлаа, за бас мөн өсний өнгө зэрэгт бол маш чухал нөлөөтэй байгаа гэсэн үг. За тэгэхээр та бүхэн энэхүү инжели бүтээгдэхүүнүүдийг номин болон CUGS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой байгаа шүү. Ургаар баялаг инжели протеин. Ачаалал давах хүч. Ирч хүчийг мэдэр Инжели өдөр бүр сэрэг. За эхлээд яг одоо амьдрах орчны алгаа бол хүнд гарна. Миний хувьд азаарч гэх юм уу, заяагаарч гэх юм уу, одоо би анагаахын хэлцээд сурдаг байсан. Анагаахын хэлцээгээс найзлсан найзтайгаа бид хоёулаа сэтгэлэх материал өгөөд хоёулаа тэнцсэн байхгүй юу? Тэгээ бусад хүмүүсийг батах юм бол ингээд би бинээ түшээ дэмжиж явах одоо найзтай тэр найзын төгөлтөр гэдэг одоо бид хоёр нэг имлэгт бас ажилладаг ингээд хэцэгээс хойш хамт явж байгаа гэсэн нэг карьераар тэгэхээр надад бол ингээд одоо үгийн дэмжих тийм спорт систем гэж ярьдаг штэ тийм дэмжих хань болох хүн бол ингээд хамгийн сайн найз маань энэ бүхэнд хамт байсан болохоор одоо би энэ чинь шата авто төгөлтөр гэж чи манай хамгийн сайн найз бид хоёр ингээд айгу тэр үгийн бүр яг ганцаараа ямар ч найз хүүхдэд бол айгүй хэцүү. Битээрт бол айгүй тэднийг бодвол арай хөнгөн тусан мэдээж гэрээ санана, тасан орчноо санана. Унгарт яг нэм хэлэх юм нь цаг агаар Монголд айгүй төстэй. Зундаа халуун, тэгээ хавар намар гэдэг дөрвөлтэй өвлөний хүүтэрдэг. Тэгээ унгарчуудын характер гэх юм бол монголчуудаас айгүй төстэй. Тэгэхээр эхний хэдэн сар бол хүн чинь ингээд шинэ газар ирээд хичээл номдоо ингээд айгуу завгүй тэгээд яг тэр гэрээ санах тэрийг бол нэг анзаардаг юм байлээ. Хамгийн хэцүү хэсгүүд нь гэх юм бол шинэ жил цагаан саргийн баяр болохоор ингээд гэрээ санаад ганцаардаад жоохон гэрийнхнийгээ өгүүлээд идэв санагцсан. Тэгээд 6 жилийн явцад нөгөө хүн тасдаг штеп. Ингээд хамгийн их нь бас нэг хэцүү юм монголчуудад хоол юм шиг санагдсан. Ингээд махных намт нь өөр
Тэгээ ингээд дэлгүүрт одоо идэж тассан юм нөр. Тэгээ тэр нь тасахад бас айгүй хугацаа хэрэгтэй байсан. Тэгээ бусдаар гэх юм бол ингээд айгүй одоо манай дебютник сургууль гэх англи програмд нь өнгөр хүүхднийгч байхгүй. Дандаа ингээл нэг Израилаас, нэг Египтээс, нэг Иранаас, Канадаас, Америкаас гээд амар олон хүүхдүүд цугласан болохоор ингээд айгүй олон одоо юу гэдэг талын diversity бол амар. Тэгээ тэр талаар ингээд олон төрлийн найзуудтай болж исэн. Миний анзаарснаар бол Монголоос ирж байгаа хүмүүс харьцангуй залуухан байдаг тэднийг бодвол би 19-т манай найз 18-т явж исэн. Бид хоёр ангийнхаа хамгийн залуухан хоёр нэсэн. Тэгэхэд ингээл одоо Израилаас ирж байгаа хүмүүс гэтэл айрмаа төгсчөө 23 4 хүрчээд ингээ хамаагүй төлөвшсөн юмаа төлөвлөө сурцсан байсан. Бидний хувьд гэх юм бол Монголын ангаах сургалтаа яг ингээ төлөвлөөд байдаг байсан ч гэсэн яг тэр одоо зүгээр жишээ хэлэхэд ингээд өглөө 1-р курс хичээл Америк өглөөний 8-аас оройн 20 цаг хүртэл зарим өдөр хичээл болдог. Тэгээ тэр хооронд ингээ 15 минутын завсарлагаагаар ингээ кампус дотор барилгаа солиол явж байхдаа ингээ хоолой идэн тэгээ ингээл зарим юм уншин эсвэл ингээд нэг лаборатори хичээл боллоо гэхэд тэрний өмнөх квизэд бэлтэн ч юм уу тэгээ ингээ амар завгүй юм байхад ингээд тэгээ оройн гэрте очих хэвчээ хоолой ээж гэхтэй юм ингээд цаг тавчгүй тэр нь ингээд жоохон стресстэй ингээ Монгол байдлаас ингээ илүү хачаал нэмэгдээд тэр бол ингээд давхад жоохон хэцүү. Тэгээ жоохон ингээд нэг семестр, 2 семестр явахаар бас хүний хэл ус сайжрын тий ингээд байгаа нөгөө хичээлдээ тасч ихэн. Тэгэхээр айгу амархан болоод ирд юм байл. Эхний 1-2 семестр бол ингээд яана чаддаг болоод тэтгэлгээ алдчих болов гэдэг айц бол хүнд айгу их төрдөг. Тэгээд энэ дээр нэмж хэлгээд гэх юм бол Монголын анхаарч их ачаал амар ихтэй шүү дээ. Ингээд антомоор бол шүүлгүүд өгөөл маргааш нь ингээл тэр ясааж ажилласан уу, энэ ясааж ажилласан уу, чамархаа яснаас эхлэгээл дарамт амир гэдэг штеп. Тий. Тэгэхэд энд бол нэг хамгийн том ялгаа нь би энэ дөр зогсдог. Монголын ангарт одоо би байдгүй мэдгүй байна. 70-30 систем байдаг штеп. Явцаас 70 он аваад шалгалтаас 30 он авдаг тий. Төгсгөлийн шалгалт семестрийн төгсгөлийн шалгалтаас өнгөрт бол бүх юм төгсгөлийн шалгалтаас 100% байсан. Явцын оноо гэж байхгүй. Зарим лабораториос ингээд сүүлийн эцсийн оноон дээр зүгээр бонус оноо авч болно 5% бонус оноо. Тэгэхээр хамгийн хэцүү юм нь Монголд одоо юу гэдэг монголчин манайхан ч айгуугаа шүү дээ ангитай, тэгээ багштай, тэгээ ингээд айгуу гоё юм бөөнөрөө хамтын сэтгэлгээтэй манайх ангитай байх нь байсан. Гэхдээ яг тогтсон багш гэж байхгүй. Лекц бол нэг өөр өгш орно, семинар бол нэг өөр өгш орно, явцын оноо гэж байхгүй. Тэгээ тэр болгонд одоо юу гэдэг ингээд манайхан ч кислог орлоо гэхэл ингээд зургуулаад дэвтэр шалгаад миний санаж байгаагаар ангаахын хийм ч гэсэн ингээд гоё дэвтэртэй өгч шалгаруулаар ч юм уу одоо тэр тийм юмд айгүйх анхаардаг байсан бол Унгарын ангаахт би лекцэн дээр балтаа очиж гинөө хинт чамаагүй. Би лекцэн дээр унтж гинөө юм бичиж авч гинөө хинт чамаагүй. Би зүгээр гэртээ уншчаад ингээд лекцэн дээр зүгээр тэрийгэ татдах гэж утсан ч гэж болно. Тэрэнд одоо юу гэдэг хичээлийн миний явцад яаж авирлах миний л дор гэсэн яг ингээд семинаруудад очих хэвээр эрсийн тоо гэж байгаа. Тэрэндээ орчим чи ингээд заавал эрсцэн 100% хаалгүй ингээд ихэнх семинар ингээд тухайн семестрийн туршид 2 хичээлд суухгүй байж болно. Тэр нь чи өвчтөйч байсан байж болно, чөлөө авсан ч байж болно. 2-оос дээш чи хэрвээ өвчтөй бол заавал акт төвчрнэ гэдэг. Тэрнээс багтах юм бол чиний тасалсан байна уу өвчтөй нөө хинт чамаагүй гэсэн угаас. Тэгэхээр хүүхдүүд ч яг өөр арга барилаар хичээлээ идэг. Одоо би Монголд байхдаа яг тийм гоё дэвтэр гингүүд ингээд надад бичих айгүй ядаргаатай санагддаг байсан байхгүй нэг нь хэлгээд ингээд нэг гоё бүгднгийн дотруулаад тэгээ гоё бичдэггүй хүний дэвтэр нэг гоё харагдахгүй тэгээ бид нар ч ангаахт сурч байгаа хүмүүс нэг гоё бичгтэй үнэн овор тий тэр ингээд надад ядаргаатай байдаг гэсэн тэнгүүд энд бас нэг юм чи заавал сурах бичиг худалдаж авах болтгоо одоо Монгол тахт чи ингээл ийм ном уултай ном ав, ксилогийн 1 2 гэдэг сурах бичиг ав, атласыг нь ав, тэгэл ангаахын хийм гэхэлцээгийн ном ашиглах юм уу те. Ингээд амар хатуу сурах бичгүүдийг чи авч ашиглах ёстой. Тэгээ тэр нь яг шударгаар хэлэхэд ангаах сурдаг байхад яг санхүүгийн дарамт гэсэн нэгддэг байсан. Ингээд эхний 1 2 семестр ч юм уу те ингээд сургууль руу амар их мөнгөтэй ороод амар их ном аваад цүнхэндээ ингээ өөрөө дааж үрж дийлхэргүй ном авчаад гэрлүүг ярьдаг ч юм уу тий. Тэгэхэд энд ирээд нэг шоконд орсон юм ямар ч тийм ном авах гэж тулгаагүй зүгээр л багш нар лекц уншчаад слайдуудаа ингээд сайхан e-learning монголч гэсэн юм байдаг. Тэгтээ e-learning дээр ингээд тавьчихдаг. Бичдэг юм тэгээд recommended textbook гэдэг ингээд чагсаачдаг.
тэр номнуудыг би номын сангаас өнгө зээлээд авчдаг. Тэрнээс өөр их сурвалж ашигламаар байгаа бол би бас ингээд гадаадын амбос ч юм уу, осмозис ч юм уу, эсвэл Америк ном ч юм уу, тэр ямар их сурвалжаас сурах нь миний өөрийн маань их байсан. Тэгээд YouTube-ээс ч юм уу ингээд англиар амархан бичлэгнүүд үзээд тэр сурах процессоо яаж зохицуулах нь надад бол хичээтэйс надад хамгийн их таалагдчихсан. Би заавал нэг хүний номыг чиглэх албагүй ч юм уу тэр ингээд надад Монголоос бол ингээ хамгийн өөр төвшөлттэй санагдчихсан. Ямар ч ном надад тулгаагүй. Тэгээ чи YouTube-ээс сурна уу, YouTube Indian Tutor үзнэ үү, эсвэл Cambridge-ийн лекц үзнэ үү, Harvard үзнэ үү? Ингээд чиний өөрөө ч л голон чи сурах хэрэгтэй. Чи өөрөө ойлгодог арга барилыг олоод өөртөө таарсан хэлбэрээр сурах хэрэгтэй. Лекцэн дээр чи 100% анхаарал хандуулах албагүй. Семинартаа чи ингээд бичиж тэмдэглэх албагүй. Чиний тэмдэглэл бичснийг хэн ч үзэхгүй. Тэгэхээр хүн айгүй их чөлөөтэй ингээ айгүй хичээд юм бэлээ. Ингээд YouTube үзэл ингээд одоо үгүй амар төгс англи хэлтэй байгаагүй болохоор ингээд тийм амар академик түвшний номнууд уншаад хэндээ ойлгохгүй. Тэнгүүд ингээд YouTube үзээд тэрийг ингээд өөртөө шингээж аваад тэгээ дараа нь ингээд лекцэндээ сугдчих юм айгүй ойлгомжтой болдог. Тэр айгүй гоё санагддаг байсан Монголын ангахтай харьцуулахад. За Монголын ангахын ялгаа шууд ярьчих гэж бодлоо ингээд хэлсэн чинь. Монголын ангах маань багш нар маань бол айгүй мундаг. Тэгээд семинар бас айгүй гоё ордог. Тэр номнууд жоох орчуулахын зураг хүрэггүй номнууд сая хэлсэн шүү дээ ингээд одоо шударгаар хийж шахдаг байсан. Тэр нь би бол үдгээр дуртай байгаагүй. Тэгээд 3 дугаар тийм бол яг манай Монгол улсын шашин эсвэл хүн амын тооноос болоод анатомийн хичээл ч юм уу, баталгын хичээл ч юм уу яг задлан дээр орох нь миний үед их ховор байсан. Би одоо ямар болсон мэдэхгүй байна. Тэгэхэд Унгарт эхний семестр бол антом ордоггүй байсан. Хим, физик гээд гол хичээлүүд ордог. 2 дугаар семестрээс бид нэр анатомийн хичээл ороход анатомийн хичээл болгон задлангийн өрөөнд нэг ангид 2 3 задлах одоо юу гэдэг битээ. Тэгээд бид нарт ингээд сургуулаас ингээд скальпел ингээд хавчин манд харааж өгөх танаар өөрсдөө задлана. Өөрсдөө мэдрэл судална. Тэгээд ингээд тэнд ингээд Twitter маань болаага бид нэр ингээд хаамаагүй хутглаад ингээд задлаад эхлэхгүй. Тэгээд Twitter маань ингээд яг амьд хүний биег арсыг нь онгойлгож амьд гэнэ яг тэв зохицыг арсыг нь онгойлгож аваад энэ юм мэдрэлээ энэ юм булчин байна. Ингээд ингээд хичээл болгоно тэгэж орохоор хүний нүдэнд айгуу тэг ингээд нэг хараад нэг өөрөө ингээд үзсэн юм амар тогтдог байсан. Монголын ангахт ингээд амар гоё атластай багш нар маань үнэхээр шаргуу заадаг те ингээд хичээл болгон дээр шүүлэг аваад чижилсэн байна тэгдэг. Тэрний одоо буйнд ч юм уу те ингээд анатомийн ихэнх хүүхдүүд анатомийн хичээлээр унжахт найзтай хоёр ингээд энийгээ давж ирсэн ингээд Монголын ангахт ингээд айгүй сайн суурьтай байсан гэсэн. Тэрэн дээр нэмээд бит хоёр ингээд жинхэнэ хүний биен дээр хараад үзчихээр яг тэр сайн онцлог сөрөл айгүй сайн батцсан. Тийм тэгээд монголчууд маань яг тийм боломж гингүүд би одоо хөө амын цөөн тоноос ч юм уу эсвэл шашнаас ч юм уу тийм задлан их би ховор байга болохоор тэгдэг гэж боддог. Тэгээд яг патологийн хичээл гэтэл бас ингээд 2 дахь өдөр хичээл авлаа гэхэд нэгтгэд өнгөрсөн хүний одоо яг энэ патологийн одоо тийм fresh тийм specimen тэ үзүүлэн одоо эрхтнүүдийг ингээд бидний өмнө тавиад энэ хүний уушиг нэгдсэн байсан байна гэдээ яг forensic шүүх шинжилгээний хичээлүүд ч гэсэн яг тэгэж ордог бол ингээ хүнд айгүй гоё практикийн туршлага айгүй сайн суулгаж өгсөн. Хамгийн том ялгаа нь яг номон дээр тийм практик дээр айгүй их гарч байгаа. Тэгээд бас физикийн хичээл дээр амар их гарч байсан. Монгол физик дээр за ажнаа багш маань сайн багш байсан. Гэхдээ бас ингээ туршилт лабораторийн нөхцөл байдлаас болоод физикийн хичээлийг ойлгоогүй. Одоо тэр би Унгарт тэгээд биофизик гээд хамгийн их кредиттэй хичээлсэн 1-р семестрийн хим физик 2 бид нэр одоо 1-р курстаа 35 кредит үзлээ гэхэд 10 кредит ч үл амар өндөр амар чухал. Тэгээ онол практик семинар гээд 3 хэсэгтэй. Тэгээд практикт орохын өмнө дандаа тийм 20 ширхэг асуулттай тест хийдэг. Тэрийг давж иж тухайн өдрийн дадлага руу ордог. Тэрийг давахгүй бол ингээд чи одоо гэдэг лабораторид бэлэмж байна. Сурчаад ир гэдэг ингээд шууд явуулчихдаг. Тэр амар чанга. Тэгээ биофизик болохоор одоо монголоор физик гэсэн үг шүү дээ. Одоо компьютер томографи яаж ажилтیں۔ Нүдний линз яаж ажилтیں۔ Одоо MRT те magnetic resonance imaging яаж ажилтیں۔ Чи ингээд fluorescent хийлээ гэхэд тэрний background нь юу вэ? Тэр болгоныг чи өөрөө туршилтаар хийж үзээд
амар ингээд нүд нээдэг гэх юм уу? Бид нэр ийм технологи ингэж ашиглаад байгаа юм байна. Тэгээд DNA sequence center ингээ өөрсдөө хийж үздэг ч юм уу эсвэл нөгөө ийм tumor cell marker-уудыг өөрсдөө бодож үздэг. Тэр бол ингээд бас амар гоё суурь ингээ бид нарт тавьж өгч ирсэн. Тэгээд яг тийм чухал хичээлүүдийн оноо авах юм амар өндөр босготой. Миний сая дурдсанчлан лабораторийн өмнө тест авдаг. Тэгээд лабораториас авах юм бол бонус 5-10 оноо авдаг. Яг төгсөлтийн шалгалт нь 3 хэсэгтэй. Минимас нэнгүүт нь баг 30 дууц 300 дууц юм физикийн юмнууд чийжлэх хэрэгтэй. Чи заавал ингээ бүр ойлгохгүйсэн ч чийжлээ зүрхнээсээ мэдчих ах хэрэгтэй. Чийчэндээ мэдчих ах хэрэгтэй. Тэрний дараа бичгийн шалгалт гээд антибори гэж юу юм, тэрийг яаж ашиглалтын, ELISA гэж юу юм, одоо Western blot гэж юу ингээ тэдний тухай ингээ дисэний асуулттай. Тэгээ зүрхний эсийн одоо тэгээ электрофизиологч юм уу те юм амар чухал граундуудаа бичгээр авчаад дараа нь ам шалгалтаар 2-3 асуулт асуугаад тэрийг чи хэр сайн ойлгосон байна. Тэрэнд чи заавал төгс хариулах албагүй зүгээр л ингээ ерөнхий ойлголтоо би ойлгосон гэдгээ батлах хэрэгтэй гэдэг. Тэгээ ийм амар юу гэдэг олон шалгуурын дараа ингээ бидний одоо суурь мэдлэгийг амар сайн тогтоож өгсөн. Тэгээд амар хэцүү байсан. Одоо юу гэдэг Монголын ангахт найз дээр нэг муу сурдаг лаа бүгдээр өндөг авч үзэж байгаагүй. Тэгээд яг тэрүүгээрээ ингээд за нэг хэцүү биш хоо гайгүй хаа ингээд би гараад гэжсэн теста нөгөө мөхөөр ихлэ хамраараа газахдагсан эхний 1-2 семестр бол нэлээд чанга байсан. Тэгээд ингээд өглөөний 8-аас оройн 8 хүртэл хичээлтэй. Тэгээ ингээд шинэ газар ирсэн хоолоо тааруулж чадахгүй. Тэгээ ингээд амар стресстэй байж байгаа. Яг 2 семестр явсны дараа нэгдүгээр хэл сайжирсан. Тэгээд амар бүр гिचинхээ ангийнхантайгаа ярьдгүй байж байгаад ингээ гадаад найзуудтайгаа найзууд болоод өө чи тэрийг ямар номноос бэлдэж ийн өө чам ямар гоё рекоменд хийхдээ бичлэг байна те. Тэгээд нэг юм өөр бас гоё юм юм. Манай дээд курсын оюутнууд доод курсын оюутнуудад зориулаад хичээлийн нөт бичдэг. Тэр нь юу вэ гэнгүүт ном шиг гэсэн үг. Ингээ шалгалтын асуултуудыг чагсааж агаад тэр асуултанд хамааралтай онлын мэдлэгийг одоо тэр багш юм асуудаг тийм амар гоё юм детальчилсан манай сургуульд харсан нөт бичээд тэр оюутанд ямар ашигтай юм нэгдүгээр тэр хүн хичээлээ амар сайн мэдсэн. Хоёрдугаар тэр хүн санхүүгийн хөсвөртэй болж байгаа. Манай сургуулийн copy service одоо ангаахын экод нэг ах байдаг шүү дээ нэг амар гоё ах. Яг тэр шиг copy service гэдэг байхгүй. Тэгээ би ч гэсэн одоо нөт бичээд мөнгө олъё гэх юм бол тэр ахад ингээд өөрөө их хөвөг өгчөөд за ингээд оюутнууд асуултаа энийг ингээ хэвлэн надад хөвөг ингээд тэгвэл бид нарт ингээд амар зэгцтэй яг их сургуулийн програм таарсан мэдлэгийг дээд курсын оюутнаас авчиж гин гэсэн. Нөт зөөхөд бас ингээ давхар орлого болчихж байна гэсэн. Тэгээд ингээ гадаад найзуудтайгаа найзууд болоод ингээ хиний нөт хамгийн гоё вэ те хиний нөт ингээ шалгалтанд одоо хамгийн таарсан байж юм уу те тэгээд авчдаг. Тэр бол ингээ сурах системээ бол найзуудаас айгуу сайн мэдэж авсан. Тэгээд дараа нь ингээ 2-3 курсын дараа энэ бүхэндээ тасаад дадлагтай бэлэн болд сураад хичээлээ ингээ лекцмэгцэндээ явж сураад ойлгодог болоод тэгээ гадаад найзуудаасаа гоё их сурулж ингээ түүгээд ирэхээр ингээ хичээлийн одоо юу гэдэг тэр стресс иржсэн юм бол хамаагүй багасаад ирд юм байлээ. Тийм гол ялгаа нь гэвэл тийм байна. Тэгээд хүн яг тэр орчингийн тухайд гэх юм бол тасгад хүн болгоно л 1-6 хамгийн багадаа 6 сар нэг хичээл шаардлагатай. Тэгээд тэрний дараа бол жоохон орчиндоо тасаад хоолундаа зохицуул зохиоор бол ингээд хамаагүй стресстэг багасчдаг. Тэгээ яг ковид шиг тийм амар юм тохиолдохгүй бол ингээд жил болгон гэртээ очих боломж надад айгүй сайн байсан. Тийм байна. Voyage брэнд маань шүлтлэг усаар төрлөө нэмсэн байна. Шүлтлэг усыг бий болгохын тулд 120 метрийн гүний уснаас 6 давхар дамжлагтайгаар шүүн гаргаж байгалийн хужраар эрдэсчүүлэн шүлтлэг болгон та бүхэнд хүргэж байгаа юм байна. Шүлтлэг усыг ууснаар хүний бие организмын хүчил шүлтийн хэмжээ тогтворж бодисын солилцоо эрчимжих давуу талтай байгаамаа. Итгэл төгс хэрэглээ. Voyage. Тэгэхээр одоо өнгөр улс нь Монгол улстай ер нь төстэй системийн төстэй ч гэсэн мэдээж сургуулийн үед тэг ялгаатай илүү сул талууд давуу талууд зөндөө байна шүү дээ. Тэгвэл төгслийн дараа төгссөний дараа өнгөр улсад суралцснаар танд одоо ямар боломжууд гарч ирдэг вэ? Ер нь төгсөөд ер нь бол одоо Монгол резидент хийж болно, олонх хийж болдог. Тэгвэл өнгөр улс нь яг ямар зарчимтай явагддаг юм болоо? Монгол нөгөө төгсөнгүүтлээ өрхийн эмч болж болдог. Тийм. Тэгээд аймагуудад очиж ерөнхий мэргэжлийн эмч ингээ хийх зэрэг боломжууд гарч ирдэг.
За тэр тухайд гэх юм бол Унгарт төгсчүүд бидний улсын шалгалт Унгарт эмчээр ажиллах хэцээний шалгалтууд байдаг яг Монголтой адилхан. Унграас хэцээн завчих юм бол нэгдүгээр бас яг адилхан өрхийн эмнэлэгчүүд ажиллаж болно бие дагаад эсвэл клиник резидент эмчээр орж болно. Унгарт төгсөөд ажиллахад нэг нөхцөл нь гэх юм бол бид нар гадаад хүмүүс англиар сураад төгссөн юм уу. Унгар гэдэг улс өөрөө хэлтэй. Унгар хэл дэлхийд сурахад хамгийн хэцүү 10 хэлнүүдийн нэг. Үнэхээр хэцүү. Би 6 жил сурчаад унгараар одоо л ярьж чаддаггүй баг мартсан баг. Тэгээд унгарт англи хэлний програмын одоо хүүхэд сураад төгсөөд ажлыг гэх юм бол заавал эхний 1-2 жил хэлтэй бай гэж шаарддаггүй. Зүгээр тухайн эмнэлэгтэйгээ ярилцаад би Унгарт үлдмээр энэ Унгар улс надад таалагдсан. Би энэ чинээ цаашдаа ажиллаж байна гэмээр юм гэх юм бол чи эхнийхээ 1 жил Унгар хэлний тийм интенсив чимжүүлсэн сургалтанд суугаад би хэлний сурнаа. Тэгээ одоохондоо байж би хэлэгчд сурнаа. Тэгээ энд ингээд та бүхнээс ингээд цаашдаа сурмаар байна гэвэл Унгарт ажилд орох боломжтой. Унгарт яг GP буюу одоо ерөнхий эмч болъё гэх юм бол ийм яг 6 сар төгсөөд яг 6 сардаа тэр зунаа тийм GP-ний одоо цаашаа резидентэд орох тийм шалгалт авдаг. Тэрийг бас ингээд Унгар хэлээр төгсөн ч болно. Эсвэл тухайн яг програм өдөрч байгаа багштайгаа миний хэлсэн чинь ярилцаад 1 жилийн дотор ингээд би хэллэгчээ сурах. Гэхдээ одоо эхэлчихийг бол бас тийм боломжтой. Өөр нэг боломж юм бол их сургуулийн эмнэлэгт бас резидентээр үлдэх боломжтой. Их сургуулийн эмнэлгийн резидент болно гэдэг өрсөлдөөн амар ихтэй байдаг. Унгарын сая хэлсэн 4 хүн амар том анагаахын сургуультай тэр анагаахын сургуулиуд одоо хамгийн хэцүү кейсийг одоо эмчилдэг ч юм уу тий. Тэнгүүд нэгдүгээр хэлтэй байх хэрэгтэй. Бүр жоохон ч хамаагүй ярьдаг байх хэрэгтэй. Хамгийн их нь гадаад оюутны тэмдэглэлтэй гэж бодож байвал хоёрдугаар одоо ямар нэгэн профессортойгоо судалгааны ажил сурч авах хугацаанд хийсэн бол бас давуу талт болдог. Тэгээд өөрөө яг тухайн чиглэлээ барьж аваад орё гэдэг юм бол болно. Ерөнхий анагаахын резидент, ерөнхий одоо дотрийн резидентүүд гэх юм бол 5-6 жил Герман улстай адилхан. Гэхдээ яг нарийн мэргэжлүүд Унгарт ховордсон одоо судасны мэс засал ч юм уу тийм нарийн мэргэжлүүдийг тухайн програм өдөрч байгаа багштайгаа яриад шууд их сургууль төгсөөд тэр програмд ороод 3 жилийн дараа нарийнсан судасны мэс засал ч юм уу эсвэл тийм эмэгтэйчүүдийн мэс засалчаас ховор газар ингээд яг заа чи бид нартай 2-3 жилийн резидент хий тэгээд чи мэргэжсэн юу болно гэвэл айгүй тийм уян хатан байдаг Унгарт. Унгар өөрсдөө бас эмчнэрийн дутагдал амар ихтэй. Тэгвэл Унгарт төгссөн хүн Европын холбоонд төр чөлөөтэй ажиллах боломжтой болохоор Унгар эмчнэр өөрсдөө Герман руу ч юм уу Скандинавын орнууд руу ч юм уу гараа авчдаг. Тэр нь ингээд одоо үгдэн жоохон хөдөө орон нутгийн бүс нутагт нь бас эмчнэр дутагдсан. Ялангуяа ерөнхий өрхийн эмч их дутагдaltaй байдаг болохоор гадаад оюутнууд ингээд өрхийн эмч хийх тохиолдол айгүй их байдаг. Тэгээд би одоо жишээлбэл би одоо Унгарт их сургуулийн клиникийн резидент эмч байлаа гэж бодъё л тоо. Тэгээд хагасаа бүтэн санаараа би хэрэг мөнгө олмоор хам бол нэг тосгонд өрхийн эмч авахгүй бол би тэр тосгонд 24 цагийн ингээ ээлжээр гараад өрхийн эмч хийж болдог. Тэр бол ингээд одоо манай Унгарт үлдсэн найзууд бол тэгэж одоо илүү санхүүгийн хүс өрт болгодог ч юм уу тийм тохиолдлууд их байгаа. Яг тийм тэгээ Унгар хэл гэдэг өөрөө амар хэцүү. Тэр бол ингээ Унгарт ажиллаж амьдрахад жоохон сул тал болж байгаа. Нэгдүгээр Унгар хэлийг сурах нэгдүгээр амар хэрэгтэй үгүй гэх юм бол би үгүй гэж Унгар хэлийг Унгар улсаас өөр улсад хэрэглэхгүй. Тэгээд Унгарт дипломтой болчоод Унгараас одоо үгүй арай илүү боломжтой, арай илүү цалинтай газар руу гарах боломж нээлттэй болохоор одоо үгүй Герман руу ч юм уу ингээд хүрээд ирсэн нь яг ижлэхэн дипломоор яг ижлэхэн одоо үгүй энэ чанарын qualificationтэй тэгэх боломж байхад ягаад Унгарт мөрөлдөнө гэж. Тэр бол одоо яг Унгарт ингээд үнэхээр туртай хайртай эсвэл Унгар хүнтэй гэр бүл болсон ч юм уу тийм хүмүүс үлдсэн тохиолдол байдаг. Тэрнээс биш яг ингээд Унгар хэл айгүй хэцүү. Тэгээ Унгар хүмүүс яг манай монголчууд шиг тийм халан гаднаа хайрын дотор хүмүүс идэг жоохон юм шиг юм ч юм уу те. Эсвэл юм жоохон чи гадаад юм байна гэдэг юм бол бас их тохиолддог. Тийм хүмүүсийн сэтгэлгээнээс хамаарат Унгарт гадаад эмч нарт нэг туртай биш байх тохиолдол байдаг. Яг их сургуулийн академик төвшин профессорууд ч юм уу хизээж тэгж хардаггүй. Яг Унгарт үлдэх боломж гэх юм бол жишээлбэл би 3 дахь курсээс эхлээд их сургуулийн зүрхний тасаг дээр ингээд судалгааны одоо үгдийн туслах хийгээ явдаг гэсэн research assistant.
Тэгээ багш маань бол надад асуужсэн чи ингээ хэрвээ эндээ үлдэх юм бол судалгаан дээр үлдээд докторт сураад давхар зүгээрээ резидент хийх боломж байгаа шүү гэд тийм бол одоо нэг профессортойгоо судалгаан дээр ажиллаад клиникт нь ажиллаад тэгээ хэрвээ тэр хүнтэйг ингээ сайн хамтарч ажиллаж чадах юм бол бас судалгаа хийнгээ резидент хийх боломж байдаг. Манай би хэлхээ марцсан байна уучлаарай. Унгарт анагаах ухааны програм нь 1 tier master буюу шууд бакалавр гэж аахгүй 6 жил төгсөөд 360 кредит дүүргээд магистрийн зэрэгт төгсдөг гэсэн үг. Тэгэхээр Унгарт анагаахаар нэгдүгээрт ерөнхий анагаахын магистр гэдэг сургалтын програм байдаг. Монгол хүмүүсээс ингээд заримдаа асуулт асууж ах би ингээд анагаахаа төгссөн Унгарт мастер хиймээр байна анагаахаар гэхээр тийм програм байдаг. Тийм хүмүүс зөвлөх нэг юм public health дээр буюу нийгмийн эрүүл мэндээр мастер хийж болно, магистр хийж болно. Эсвэл одоо гэдэг зүгээр нь өөр газар мастер хийчээд энд PhD хэлж болдог 4 жил. Унгарт сурсан бидний хувьд гэх юм бол одоо хэрвээ би үгдийн за профессортойгоо тэгээ хоёлаа судалгаагаа цаашаа хийгээл би шууд сургуулаа төгсчөөд PhD эхлээд хажуугаар нь зүрхний резидент хийх боломжтой байсан гэсэн үг. Энэ бол давуу тал гэсэн. Яг нэг их сургуультай чи хэр их ажил амжуулж идэвхтэй байна. Тэрнээс хамаараа чамд гарч ирэх боломж нь бас айгүй өргөн хүрээнд байдаг. Тэр судалгаан дээр бас нэмжлэхэд Унгарын их сургуулиуд давуу тал нь гэх юм бол эдгээр бүгдээрээ Европын холбооны судалгааны байгууллагуудтай хамтарч ажилладаг. Их сургуулийн эмнэлэгт нэг профессорын судалгааны багт орлоо гэхэд тэр чамд ингээд Европын холбоонд гэх юм бол айгүй том боломж нээж өгч байдаг. Миний хувьд яг тэр профессорын багт ажилласнараа би яг 2 судалгаа одоо артиклтэй өгүүлэлт хэвлүүлж байсан. Тэр бол дараа нь ингээд хэрвээ би академик карьер хөөе гэх юм бол айгүй том оноо олно гэсэн үг. Тийм. Яг эмчээр үлдээ гэх юм бол Унгарт ингээд тухайн эмнэлэгтэйгээ яриад яг ийм одоо би интенсив эрчимжүүлсэн унгар хэл сурна гэж гэрээ хийгээд тэгээд шууд ажил эхэлж болдог. Тийм байна. За тэгвэл Монгол улсад яг Монголд болохоор бакалавр гэж төгсдөг 6 жил сураад бакалавр төгсөөд дахиад 2 жил 3 жил магистр хийгээд ингээд төгсдөг байхгүй. Тэгвэл Монголд яг бакалавраараа төгсчихсэн одоо шинэ залуу эмчнэр маань заавал Монголд магистрийн 3 жилээ хийчээд Унгарын одоо эмчийн лицензийн шалгалтыг өгөх эсвэл одоо их сургуулийн клиникийн одоо резидент болыг юу боломж нөхцөл байдаг болов уу? Уучлаарай би яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Унгарт Монголд бакалавр төгссөн хүмүүсийн диплом зөвшөөрөгдөггүй өнтергээд их яриа байдаг. Миний яг мэдэж байгаа кейсээс гэх юм бол миний мэдхийн Монгол ихч ингээд Монголын анагаах шүдний хэмжээр сурчаад тэгээ Унгарт ирээд дахиад эхнээсээ сурж исэн байхгүй юу? Ингээд цаг алдахгүйгээд гэхдээ одоо зөвшөөрөгддөг байхтай тагаа хэлчих. Гэхдээ энэ баталгаатай мэдээ биш шүү. Ягаад гэвэл Германд Монгол ашуусын диплом зөвшөөрдөг болсон. Гэхдээ тэрнээр нэмээд мэдлэгийн шалгалт өгөх хэрэгтэй. Лицензийн Германы шалгалтыг өгөх хэрэгтэй. Заавал анагаахыг дахид сурах албагүй. Гэхдээ нөгөө юм лицензийн шалгалтыг нь өгөх юм бол Монголын дипломыг нь оруулаад лицензийн шалгалтыг нь тооцоод тэгээ хэлний авах юм бол яг Герман шиг үргэлжлүүлээд ажиллах боломжтой байх. Тийм энэ бол баталгаатай мэдээлэл биш шүү. Тэгэхээр тэг яг Германы кейс дээр гэх юм бол одоо Монгол төгссөн хүмүүс ашуусын дипломыг зөвшөөрдөг болсон. Энд ирээд FSJ буюу Fachsprachprüfung гэдэг яг анагаахын мэрэгжлийн герман хэлний шалгалтыг өгчөөд анагаахын дипломоо тооцоолоод төр лиценз авч байгаа. Төр лиценз нь 2 жил хүртэл ч юм уу тийм хугацаатай. Тэр 2 жилийн хугацаанд тухайн эмч Германы анагаахын мэдлэгийн шалгалтыг тэнцэж байнгын лиценз авдаг гэсэн үг. Унгарт сурахын давуу тал гэх юм бол би Монголд сурсан хүмүүсээс ямар давуу тал олж авч ийн вэ гэвэл Унгарын диплом яг Герман төгссөн диплом шиг тооцогддог болохоор би тэр хамгийн ихний FSJ буюу хэлний шалгалтыг өгчөөл шууд байнгын лиценз авцаа гэсэн үг. Тэгээ ямар ч Германы лицензийн шалгалт, мэдлэгийн шалгалт өгөх албагүй шууд байнгын лицензтэй ажиллаад резидентийн жилээ тооцоолдог. Тэр Монголоос ирсэн хүмүүс яг нэг бодлын ингээд хэлний шалгалт өгчөөд төр лицензээр шууд ажил хийгээд мөнгө олоод явж болох нь гоё ч гэсэн тэр ажилласан байнгын лицензгүй ажилласан жилийг резидентэд ажилласан жилд нь оруулж тооцдог гэсэн. Тэгэхээр жоохон харамсалтай. Төр лицензтэй ажиллаад за 1 жил ажиллажлаа, 2 жил ажиллажлаа. Тэгээ Германд дотрийн одоо резидент эмчийн жил нь 5 жил. Яг 5 жил. Чи 2 жил төр лицензтэй ажиллажлаа гэд дараа нь шалгалтаа өгөөд байнгын лицензтэй болохоор ажилласан 2 жилийг чи резидент эмчээс хасахгүй гэсэн. Тэр жоохон харамсалтай. Тэгэхээр Монголоос ирж байгаа эмч нартай бас нэг тип хэлэхэд гэлц хэлний шалгалтаа өгчвөл аль болох хурдан мэдлэгийн шалгалтаа өгөөд резидентийн жилээ тоолуулж эхлүүл зүгээр байх.
Тийм. Унгар ч юм уу эсвэл өөр Европын холбоонд сурсан оюутнуудын давуу тал гэх юм бол диплома ерөөсөө Германы эмчнэрийн холбоонд өгөөл тэр хэлний шалгалтын цаг аваад хэлний шалгалтандаа тэмцэх юм бол шууд байгаль лицензтэй болоод резидент эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Ер нь өөрийнхөө хувьд Унгарт суралцж байхдаа ер нь төсөөл би Герман руу явна да гэдэг төлөвлөгөөтэй байсан уу? Герман хэлний төвшиннийг яваад байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр яг Герман хэлээ Унгарт сурж байгаа хувцастаа сураад явж ирсэн үү? Яагаад ер нь Германыг сонгохоор болсон бэ? Гоё асуулт байна. Тэгээд Унгарт сурж байхдаа эхний 3 жил бол ерөөсөө дараа нь яах вэ гэдэг юм бодоогүй яг үнээр нь хэлэхэд эхний 3 жил зүгээр л ингээд хичээлээсээ айгээд дөнгөөсөн гаргуулах гэсэн даа л гэж бодож байсан. Тэгээд эхний 3 жил чинь нэм суур ч юм уу те нэм тухай бодохгүй хангалттай хугацаа байгаа гэж боддог. Тэгээд 4-р курс руу ороод ирэхээр ингээд оюутан болгон хайчих уу гэдэг хэлдэг байхгүй. Бид нэ бүгдээрээ гадаад хүмүүс нэг үл эх орн руугаа буцах уу, нэг үл Америк руу явах уу, нэг үл Австрали явах уу, эсвэл Англи явах уу, Герман явах уу гэсэн сонголтуудтай тулгарч байгаа. Яг Герман явна гэсэн сонголтыг би яг 5 дахь курст хийжсэн. Ингээд төгсгийн өмнөх 1 жил гэсэн үг. Энэ дээр нэг юм хэлгээд Унгарын 6 жилийн ангаах 5 дахь курс хүртлээр ингээд эхний 2 жил преклиниктэй юм онлайн мэдлэг явж агаад 3 дахь курсээс клиникийн буюу эмнэлзэн хичээлүүд ороод 5 дахь курс бүгд дуусаад 6 дахь курсын жил ерөөсөө л дадлахын жил. 6 том одоо гэдэг хүүхэд мэдрэл сэтгцс тэгээд дотор тэгээд ингээд 6 том хичээлийн датлагыг хийгээд араас нь энэ 6 том хичээлийн хаах шалгалтыг яг амаар өгөөд тэгээд нөгөө нэг thesis буюу дипломны ажлаа бичээд хавар нь улсын шалгалтанд ордог байхгүй. Тэгэхээр хүмүүс энэ шийдвэрийг 6 дахь курст орохоос өмнө гаргацсан байх ёстой. 5 дахь курс бол бидний хувьд баг сүүлийн жилгээ эхэлчих болно. 5 дахь курс бидний одоо хохны баяртай дүүцүүлж болох одоо төгслийн баяр болдог ч юм уу те. Тэгээд 6 дахь курст орохоор хэрвээ би өөрөө хүсэх юм бол ямар англид чамайг очиод дадлага хийчих болно. Тэр бол их сургуульд бол хамаагүй. 6 дахь курсын жил дадлага хийгээл одоо гэдэг дотрийн датлагыг 17 хоног хийх гэсэн бол би ямар нэгэн сургууль зөвшөөрөгдөхөөр эмнэлэгт 17 хоног хийгээл сургууль дээр ирэл шалгалтаа өгч байна. Тэр яагаад хамаатай вэ гэхээр 5 дахь курс шийдвэрээ гаргачих юм бол одоо Герман дээрээ би дадлага хийх боломжтой гэсэн үг. Нэг эмнэлэгт ороод хэлээ сурангаа дадлага хийгээд энд ажиллаж амьдраад зүгээр сургууль дээр очиж шалгалтаа өгч болно. Герман яг 5 дахь курст орсон одоо Унгарт сурж байгаа шийдвэрээ яах вэ гэж байгаа оюутнуудад 3 том боломж өгдөг. За их орныг нь оруулах юм бол 4 том боломж. За нэгдүгээрт гэх юм бол Герман руу ирэх. Яг гэвэл Европын холбоон дотор германчуудын хувьд Герман гэдэг улс бол резидентээр ажиллаж байгаа эмчнэрт хамгийн одоо юу гэдэг боломжийн цалин олгодог, хамгийн дайггүй нөхцөлтэй ороход хамаагүй амархан гэсэн үг. Хоёрдугаарт Англи руу явах. Англид ижлэхэн дипломч хөрөгдөж байгаа. Brexit болсон ч гэсэндээ Европын холбоонд сурсан хүмүүс нөгөө нэг 2 дахь орн буюу Европын холбооны оронд сурсан гэдэг утгаараа бас дипломод үзүүлээд авчих болдог. Гэхдээ Англид ажилд орно гэх юм бол амар их мэдхийг хүмүүст өрсөлдөнө гэсэн үг. Тэр амар хэцүү. Тэнд ингээд манай сургуулаас ингээд амар их одоо үүдэн Лондонд очиж баахан дадлага хийгээд ажилд ороогүй хүмүүс зөндөө байдаг. Тэгээд дараа нь хэмэл Америк руу явж болно. Диплом бас адилхан зөвшөөрөгдөн гэхдээ USMLE гэдэг юм бас монголчуудтай адилхан өнгөрт төгсөн ч хэрэгтэй. Тэгээд дөрөвт нь нэг бол их орн руугаа ингээд одоо Израилаас ирсэн хүмүүс гэх юм бол ихэнх их орндоо ажилладаг. Одоо Айсланд ч юм уу, Исландаас ирсэн хүмүүс ихэнх их орндоо ажилладаг. Эсвэл зүгээр их орндоо ажиллана гэж шийдээд явчих болдог. Миний санаж байгаагаар хэрвээ би Монголд ажлыг хийсэн бол би бас дипломоо явуулчаад Монголын лицензээр шалгалт өгөх хэрэгтэй байсан гэж сонсон. Яг бас гадаад сурсан ч гэсэн Монголын лицензийг өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл монголоор бас нэршил нэг сайн мэдэхгүй тийм байсан. Тэгээд нөгөөх нь юу вэ? Яагаад Германыг сонгохоор болсон бэ? Тийм. Сая ингээ хальт урдсан шүү дээ. Ингээд резидентээр ажиллаж байгаа хүмүүс Герман улс нэгдүгээр ажилд ороход амархан яагаад гэвэл Германы хаасайгүй эмчнэрийн дутагдлалд үнээр төлөлтөө хүрчихсэн. Тийм болохоор одоо юу гэдэг ямар дүнтэй байх хэрэгс хамаагүй. Тэг зүгээр ангаахын нэг их сургууль төгссөн лиценз авахар л байх хэрэгтэй. Хоёрдугаарт ерөөсөө ганц шалгуур юм ангаахын их сургуулийн дипломтой тэр Монгол байна уу, Унгар байна уу хамаагүй. Нэг дипломтой. Тэгээд тэр FSJ буюу Fachsprachprüfung гэдэг герман хэлний ангаахын шалгалтыг давцсан байх юм бол нэг бол төр зөвшөөрөл, нэг бол байнгын approbation буюу лиценз аваад ажиллах болтгоо гэсэн үг.
Тэр нь дүн өрсөлдөөн одоо юу гэдэг судалгаа хийсэн байдал Германд одоо юу гэдэг жижиг эмнэлэгт ажилд орох хүмүүс ерөөсөө хамаагүй жоох их сургуулийн эмнэлэгт орё гэх юм бол хэлний шалгуур ч юм уу те эсвэл ингээд ямар ингээд дадлага хийжсэн энэ төр хамаатай болоод нэг зүг эмнэлгийн хэмжээнээс хамаарат. Тэгээд өөр нэг хийх шалтгаан гэх юм бол бас энэ Европод байгаа орнуудаас Скандинавын орнуудыг оруулахгүйгээр президент хэмжээнд цалин аягүй өндөр. Тийм тэгээ 24 цагийн ээлж хийх юм бол тэрний цалин бүр өсөө явдаг гэсэн үг. Тэгээд систем нь аягүй тодорхой 5 жил ингээд президентээ хийгээд төгсөөд ингээд фахаарцгүй нарийн мэрэгжлийн юмч болно. Тэрний дараа монголчуудыг олгох те зүрхээр ч юм уу дотроор ч юм уу бас ингээд явж болно. Жоохон урт юм шиг сонсогдож байгаа боловч яг сул тал нь резидентийн сургалт бол урт 5 жил давуу тал нь гэх юм бол энэ 5 жил бүгдээрээ яг л ижилхэн цалин айгүй өндөр авдаг. Монгол резидент цалин айгүй муу байдаг шүү дээ. 2 жил ингээд баг өөрсдөө өгч сурдаг ажилдаг ч илүү тий. Тэрнтэй харьцуулахад ижилхэн резидентийн ажил нь ижилхэн эмч гэж авна. Тий ингээд ижилхэн бас клиникийн шийдвэр гаргана. Тэгээд тэрэн дээр 5 жил тэгэж ажиллаад жил өсөх тусам чиний туршлага дээр үндэслээд ингээд цалин нэмэгдээ явдаг. 5 жилийн дараа нарийн мэрэгжлийн эмч болцоод одоо гэдэг жижигхэн эмнэлэг байх юм бол чи шууд ингээд ахлах эмч хийж явж болно. Эсвэл ингээд 5 жилийн дараа чи өөрхөн хувийн офисыг нэгээд гарчиж болно тий. Яг энэ 5 жилийн хугацаанд ингээд яг айгуу сайн одоо гэдэг өөрхөн ажил тохирсон цалин аваад тэгээд 5 жилийн дараа хаачих нь бас чиний шийдвэр болчихдог гэсэн үг. Герман хэлнийхээ хэлэндээ хэр удаан хугацаанд бэлдсэн бэ? Миний хувьд бол жоохон орой Герман явна гэж хэлсэн. Би яг англи явах уу, Герман явах уу гэж эргэлзэж байгаад англи ингээд айгүй олон хүмүүс чадахгүй байсан болохоор за Герман сейф баталгаатай юм байна гэж хэлсэн. Энд Унгарт одоо сурж байгаа хүүхдүүд ч юм уу сонссон бол Унгарт Герман руу жуулчдаг агентлагууд амар байдаг. Тэд нэр амьдралыг үнхээр амархан болгодог. Зүгээр л одоо би Унгарийн сургууль төгсдөг. Би ингээ Харвард төгсөн. Тэгээ би ингээ Германд ажилд ормоор байна. Туслаач гингүүд окей. Хэдүүлээ Герман хэлтэйгээ танилцъя гэж хэлдэг. Би яг 5 дугаар курст ороод тэр болтол ингээд Герман явж магадгүй гэж байсан болохоор ингээд нөгөө юм жижиг алхамж аягүй чухал шүү дээ. Тийм болохоор би яг ингээд 4-р курсээс ажилтдаг. Дуалангаа гэж зүгээр юм аппликейшн байдаг шүү дээ. Тэрийг зүгээр л ингээд өдөрт 10-15 минут хийгээд тэрэн дээрээс ингээд үг мөг дуудлага сураад дээр нь нэмээд Монголоос онлайнаар хоолонгийн сургалтын төвс 4-ийн сургалт авч ирсэн байхгүй юу? Ингээд анхан шатнаас нь 4 дуус хүртэл нэг миний санджаар надад бол нэг хичээлийн хажуугаар ихэд 5-6 сар болж ирсэн. Яг 5 дугаар курс 9 сард эхлээд тэгээ хажуугаар нь дуалангаагаа хийгээд онлайн монгол шалгалт аваад 5 дугаар курсын 1 сар хүрсэн. Тэгээ өөрөө ингээ би дагаад Герман хэл сурах гэх юм бол Deutsche Welle ч юм уу тийм Герман хэлний телевиз, радио ч юм уу Герман хэл сурахад амар их сурвалж байгаа. Тэгээ би яг бие дааж явж байгаад 5 дугаар курсын 5 билүү 6 сард яг 6 дугаар курс руу орохынхаа өмнөхөн агентлагтай холбоо яриад би Герман хэл ингээ би даад сурч исэн. Ингээ 4-ийн уул сурсан байгаа. Тэгээ ингээд А1-ээс А2 төвшөнд би өөрийгөө гэж бодож байна. Одоо танай агентлагаас надаа яг ингээд хангаах ухааны Герман хэл заагаад яг юм зорилготой яг ингээд уйлцсан гэсэн үг. Ингээд зорилготой уйлцсан ангаах ухааны Герман хэл заагаач. Тэгээд би ингээд 6 дугаар курсээ төгсчөөд 1 жил ч юм уу эсвэл хагас жил ч юм уу хүлээж аваад Германд ингээд очиж ажилламаар байна. Тэр хугацаанд би одоо гэдэг мэрэгжлийн Герман хэлний шалгалтыг авах хэрэгтэй. Тэгэхээр агентлагууд окей болж байна. Эхлээд чамаас Германы ингээд төвшин тогтоох шалгалт авъя. За чиний төвшин чи ингээд А2-оос B1-ийн хооронд юм байна. Манай сургалтын төвөөс ингээд багш гаргаж өгнө. Тэр багш бол ингээд ангаахын Герман хэл заадаг. Тэгээ ингээд өдөр болгон 7 хоногт 2 удаа ингээд ярилцаад ангаахын үг хэллэг сураад тэр Fachsprachprüfung буюу тэр ангаах ухааны Герман хэлний шалгалтанд яг ингээд зорилготой бэлддэг гэсэн үг. Тэгэхэд юу гэдэг ингээд төгсчөөд одоо найзтай ингээд Монголд очиж амарчаад 9 сард бит хоёр за А2-оос B1-ийн хооронд гэсэн гэж бодъё л тэгээд анхан шатнаас дунд төвшөнтэй. Тэгээд яг тэр агентлагаас гаргаж өгсөн багштай бид нэр бэлдээд тэгээд төгссөн байсан болохоор юу гэдэг Германд ингээд ирээд дадлага хийя тэгвэл бид нарт илүү ашигтай байна гингүүд ингээд Германд хоспиталь гэх програм байдаг. Тэр болохоор оюутан байсан ч болно эсвэл зүгээр чи ажил гоёлж байгаа хүн ч байсан болно. Германы эмнэлэгт 1 сар 2 сар дадлага хийгээд системийг мэдээд таалагдах нүггүй туршиж болдог. Эмнэлгүүдээс хамаарат дадлагын хугацаанд ч зарим нь байраар ханган зарим нь бүр Германы мөнгө өгнө тий.
тэр хооронд айгүй ашигтай юм хэл сурна, герман амьлагт герман хүмүүстэй өвчтөн дээр ороо ярилцаж болно, нэмч нартай ингээд мэдлэг солилцож болно. Тэгээ бид хоёр агентлаг маань тийм хоспиталд олж өгөөд бид хоёр германд ирээд яг 9 сард бид хоёр багштайгаа эхэлсэн гэсэн үг. Германы хичээлээ 7 хоногт 2 удаа 11 сард бид хоёр германд эмнэлэгт дадлага хийхээр ирсэн. Тэгээд 10 сард ирчээд багштайгаа бэлдээд тэгээд яг герман эмнэлэгт 2 сар дадлага хийсэн гэсэн үг. Тэгээд 1 сард бид хоёр Унгарт буцаж очоод герман хэлний B2-ын шалгалт өгөө тэмцсэн. Тэр бол ингээ айгүй бангд хугацаа яг багштай ингээд зорилготой бэлдсэн хугацаанд 9 сараас 12 сар 4 сар хугацаа байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс өмнө ерөөсөө бид хоёр бие дагаад Duolingo ч юм уу эсвэл ингээ онлайн ингээд их сурвалжуудаас өөрсдөө сурч ирсэн гэсэн үг. Яг 9 сараас 12 сар хүртэл ингээ айгүй зорилготой 7 хоногт 2 удаа хичээлээ хийгээд тэгээд ингээд би хоёрын шалгалт өгөө тэмцэжсэн. Тэгэхээр герман хэл бол миний хувьд бол англи хэлтэй хүмүүс сурахад харьцангуй амархан. Ингээ айгүй зорилготой тэгээд заавал нэг удаан өдөрт 10 цаг хийх албагүй. Тэгээд тэр юм жижигхэн 15 минутын Duolingo надад амар тусалсан гэж би боддог. Тэгээд тэр ингээд юу гэдэг consistency буюу ингээд тууштай байдал айгүй чухал шүү дээ. Тэрийг би 4-р курсээс хойш хийсэн. Яг тэр шалгалтыг өгөхөд би ингээд 1000 өдрийн турш ингээд тасраагүй хийсэн байдаг ч юм уу тий. Тэгээд ингээд багштайгаа ингээд яг тэр багш маань ингээд эмчийн хэрэгэлдэг өгнүүд зааж өгөө, яаж эмчийн захиа бичгүү, яаж пикриз бичгүү тий. Тим юмнууд зааж өгөөд тэгээд дадлага одоо энэ эрчимжүүлсэн 4 сарын дараа би хоёртой ингээд агсан дунд төвшөндөө тэнцээд B2-ын сертификаттай болох юм бол тэр Fachsprachprüfung буюу мэргэжлийн герман хэлний анагаахын шалгалтанд бүртгүүлэх хэрэгтэй болдог байхгүй юу? B2-ын сертификат хэрэгтэй, диплом хэрэгтэй. Тэгээд бид хоёр B2 авчихад 2 сард одоо тэр инженерийн холбоонд бүртгүүлээд одоо бид хоёрт ингээд approbation буюу лиценз гэдэг юм өгөөч. Бид хоёр өнгөрч сурсан. Одоо B2-тай гингүүд тэр процесс амар том. Тэр процесс ингээ амар төвхтэй жоохон том. Гэхдээ материал өгөөд тэр шалгалтын хуваар буюу цаг аягүй олон сарын дараа ирдэг. Бид хоёр 2 сард материалыг явуулчаад 9 сард эхэлж бид хоёр цаг өгчээсэн баггүй юу? Тэгээ аз таарад ингээд 2 хүн ингээд 8 сард өгөх хэрэгтэйсэн 2 хүн өгөө боллоо гэж бид хоёр 8 сард яг тэр 2 сараас 8 сар хүртэл ахаал багштайгаа тэр шалгалтанд ингээд 7 хоногт 2 удаа хичээлээ ороод бид хоёр өөр эмнэлэгт ингээд дотрын тасаг дээр дадлага хийдэг болоод тэр хооронд угаасаа ингээд эмнэлгийн хэл, эмнэлгийн захиа тий хүчнүүдтэй ярьсаар аваад ингээд тэр шалгалтанд ингээд ерөнхийдөө бол ингээд аяйгүй сайн бэлдсэн гэсэн үг. Ингээд 3-4 сарын хооронд ингээд герман эмнэлэгт дадлага хийгээд тэгээ багшаасаа яаж захиа бичгүү инээдрээ тий ингээд эмнэлэгт aufklärung буюу ингээд тухайн хүнд хийх гэж байгаа процедур ч юм уу тиймэрхүү юм хүчтэнд тайлбарлах хэсэг байдаг. Та ийм шинжилгээнд орох чинь энэ шинжилгээний суурь нь ийм одоо бид нар танд ийм юм өгжүүлээд ингэж энэ төслийг хийж ингэж зүрх рүү ч очоод ч юм уу те зүрхний катетер үзлэг. Тэгээ бид нар ийм болно энэ эмчилгээний одоо хүндрэлүүд нь ийм байж болно. Та энэ одоо юу гэдэг эмчилгээтэй ингээд санал нийлж гин үгүй юу? Энэ таны шийдвэр шүү гэд яг тийм хэсгүүд ингээд шалгалтын нэг хэсэг байдаг. Тэгээ тэрийг ингээд эмнэлэгт 3-4 сар дадлага хийгээд тэгээ ингээ хараад өдөр болгоно сонсоод 8 сар дотор шалгалтаа авахд бол нэлээд бэлэн болсон байсан. Тэгээ 8 сар шалгалтаа өгчвөл бид хоёрыг шалгалтаа өгөхөөс өмнө эмнэлэг маань хоёрыг шалгалтандаа тэнцгээр аавна. Энэ бол ингээ тодорхой болсон гэдэг ажлын байр бэлэн болсон байсан гэсэн үг. Тэгээ энэ бүх процесс жоохон төвөгтэй ч гэсэн Унгарт одоо Романиад бас байдаг, Европын орнуудаар байдаг ийм агентлагууд байдаг. Ингээд эмч нарыг Германд одоо үүдэн тусалж авчирдаг. Тэгээ энэ бол win-win situation байхгүй яагаад гэвэл би ийм хүнд одоо процессыг надад агентлаг маань амархан болгож өгч байгаа, надад багш гаргаж өгсөн ч юм уу те. Тэгээ энэ бүхэнд би нэг ч төгрөг төлөөгүй гэсэн үг. Энэ бүх үйлчлэгээ надад үнгүй хийгдсэн. Хариуд нь би сая хэлсэн шүү дээ, герман ингээд амар их инженерийн дутагдaltaй ингээд лицензтэй бэлэн эмч авчирч өгснийхэн төлөө манай эмнэлэг агентлагт мөнгө өгдөг гэсэн үг. Тэгэхээр манай агентлаг болохоор ингээд яг бид нарт сургалт өгөөд ингээд бэлтэж германд авчирч байгаа. Тэр нь биднэрт ашигтай. Агентлаг болохоор ингээд өөрсдөө юу гэдэг нь баг зардал гарахгүй бид нарыг одоо юу гэдэг нь герман эмнэлэгт ярилцлаганд оруулахад Унграас герман руу өнгөө нисгдэг ч юм уу. Тэгээ ингээд буудлын тэр өнгөө захиалж өгдөг. Тэрэнд бол ингээд одоо юу гэдэг нь биднээс гуйж ажилд оруулж байгаа гэсэн үг байхгүй яг ингээд шалгах хэлгээд. Тэгээ тэр бүх мөнгнүүдийг агентлаг маань дараа нь германы юм татврын тодтол буюу тим юмнаас германд ажиллах хүч авчрах гэж гаргасан ингээд засгийн газраас нуцгаа өгчдөг. Тэгэхээр энэ Европт сурж байгаа хүмүүст энэ бол амар том давуу талтай гэсэн үг.
нэг юм агентлагтай хамтраад ч юм уу эсвэл би өөрөө одоо үгийн та хоёрын нэгийг за ингээд Германд ажилд оруулъя гэд бүх юм чинь би хийж өгөөд процессыг нь яагаад ажлын ярилцлага төлөвлөөд тэгэх юм бол чи одоо ажилд орсон эмнэлэгтэй одоо ингээд энэ эмч намайг ингээд тань амьдлт авчирсан гэх юм бол би бас ингээд тэнцэнээс ингээд ашиг олж болно гэсэн үг. Яг ийм систем дээр агентлагууд ажилладаг. Тэгээд би бол санал болгоно recommend хийн энэ айгүй хэцүү юм төвхтэй процессыг ингээ айгүй амархан болгоод визэнд ийм юм хэрэгтэй ийм зөвлөгөө өгч ийм эмнэлэгт одоо ингээ чи ормоор байна уу ямар Германы айлсэгт очмоор ингээд айгүй сайн зөвлөсөн. Тэгээд ингээ цаанаасаа багштай байсан бас айгүй том давуу тал байсан. Тэгээд энэ одоо их төгсчөөд би 23 оны 100 төгсчөөд 24 оны 9 сард ажилд орсон гэсэн үг. Яг ингээд энэ бүх процессыг ард гарахад тэр бол ингээд миний бодлоор бол айгүй хурдан тохиолдсон гэж үзэж байгаа. За тэгвэл танд одоо Герман улсад очиж ажиллахад ямар хүлээлт байсан бэ? Тэгээ хүлээлтээс өөр байсан зүйл байгаа болов? Германд ажиллахад нэгдүгээр Герман хэл бас ингээд явсан ч гэсэн яг академик төвшөнд бүр амар сайн ангилалтай биш байгаа шүү дээ. Хоёр өөр эмнэлэгт дадлага хийж утсан байхгүй. Нэг нь болохоор бүр Хамбург буюу юм хойд Герман гэсэн үг. Норд Дойчланд гэдэг. Тэнцэн ингээд хүмүүс амарлаг германаар ярьдаг илүү герман хүмүүстэй арай бага юм одоо үгүй цагаачтай ч юм уу тий. Одоо бид хоёр болохоор Германы төв хэсэгт ийм жоохон хөдөө тосгон шиг газар ажиллаж байгаа гэсэн жижиг эмнэлэг гэхдээ амар их юм хийдэг. Айгуу том клиник. Тэгэхэд энэ Германы төв хэсэг рүү манай одоо харьцуулахад тэр хойд Германд ажилладаг байсан эмнэлэг маань мэдрэлийн тасаг байсан. Тэгээд тэнд байгаа герман эмчнэрийн тоо харьцангуй их байсан. Тэгэхээр хүн ингээд жоохон юу гэдэг чирэгддэг гэдэг юм уу? Ингээд хэл жоохон муу ч юм уу тий тэгдэг. Энэ эмнэлэг болохоор нэг гоё юм гэх юм бол айгүй халуун дулаан хүлээж авч байгаа биш санагдсан. Яг гэвэл энд ажиллаж байгаа ихэнх эмчнэр одоо бит хоёрын үе тэжлэн одоо гэдэг Унгар сурсан эмчнэр айгүй их байдаг. Тэгээд өөр газраас ирсэн эмчнэр айгүй их байдаг. Ихэнх нь цагаачд гэсэн үг. Манай эмнэлгийн дарганаар за нэг 2 3 ахлах эмчээс бас гадаад хүмүүс. Тэгэхээр ингээ гадаад хүмүүс юм чинь ингээ би нэгээ чиний хэл муухай юм ч юм уу те ерөөсөө тэгж ингээ шүүхгүйгээр ингээ айгүй гой баг болоо ажиллаждаг. Тийм хойд Германд яг герман хүмүүстэй ажиллахаар ингээ сурах юм амар их тэд нэр ингээ амар зохион байгуулалттай айгүй сайн цаг барьдаг амар юм дис дараалтай тийм цэгцтэй хүмүүс. Тийм хүмүүстэй яг ингээ дөнгөж сургуулаа төгсөж ирээд дөнгөж ингээд шалгалтад авчаад ажиллана гэх юм бол жоох ойлгохгүй юмуд их гардаг ч юм уу. Тэр хүмүүс ингээд жоохон амар сайн те германдаа сурцсан мэдлэгийн амарлаг. Тэнгүүд нэг юм хүн жоохон зүрх хөх гэдэг юм хэлээ. Эднэр чи ямарлаг юм бэ? Би бараг чадахгүй юм байна да ч юм уу те. Яг ингээд яг тэр нь ингээд окей би сурыг гэдэг ингээд зүтгэх юм бол болно. Гэхдээ тэгснээс ингээд яг юм өөрсдөө адилхан цагаачдагтай газар ингээд би бинээсээ сураад энэ нь бол хамаагүй амар байгаа. Тэгээ Германд ирэхэд тэрийг бас айгүй expect тийм хүлээлттэй байсан. Ингээд том газрын эмнэлэг нэгдүгээрт гоё их юм сурна. Гэхдээ ингээд дотор нь байгаа герман эмчнэрийн тоо их болохоор жоохон өөртөө их даалтгтэй тий. Ингээд жоох ингээд за би эднэртэй ингээд зэрэгцэх ёстой штэ гэдэг ингээд өөртөө их тийм даалт жоох ихтэй дарамт ч юм уу. Яг ингээд жоохон хөдөөний эмнэлэгт ингээд би хэлж байгаа хүмүүс юм жоохон хүн зүйтэй хөдөө газрын эмнэлгийг санал болгоно. Нэгдүгээр яагаад вэ гэвэл нөгөө газрын жижигхэн зардал багтай хоёрдугаарт ингээд цагаач ингээд яг чамтай ижлэхэн зам туулаад ингээд амар олон юмны ард гараад явж байгаа эмчнэр их болохоор ингээд зовлон ихтэй би бинийг аягуулсаа ойлгодог. Гуравдугаарт ингээд жижигхэн газар эхлэхээр тэнд ингээд лаг хүмүүсийн тоо бага гэсэн. Тэр юу вэ гэхээр чи өөрөө юм судалж хүмүүсээ эмчилж лаг болох ёстой. Тэгэхээр ингээд яг эхэлж байгаа бол ингээд хоёрдугаар ингээд цаашаа явах юм хилээ сайжруулах айгүй том боломж гэсэн. Ингээд жижигхэн газрын эмнэлэгт хүмүүс нь ард иргэд нь гадаад хүмүүстэй ажиллаа сурцсан байдаг гэсэн. Тэгээ ингээл яана миний хэл муу байна уучлаарай эмээ өвөө гэл тэргүй зүгээрээ гоё юм ингээ хичээгээ дагараа болчих шүү. Тэгээ ингээл энэ гадаад хүмүүс ирж ажиллаж байгаад баяртай ингээд одоо тэр иргэдийн нэмшлэг ч гэсэн амирх байдаг гэсэн. Тийм болохоор яг энд ирж байгаа ихэнх гадаад эмчнэрийн хийдэг юм бол юм жижигхэн эмнэлэгт эхэлж ажиллаад ганц 2 жил хилээ сайжруулад мэдлэгээ сайжруулчаад тэгээ дараа нь одоо юу гэдэг тийм мундаг хүмүүстэй зэрэгцгүүж төвшөнд хүрж байгаа ч юм эсвэл ингээд би тэр хүмүүстэй зэрэгцээ явж чадна гэсэн цагтаа 1-2 жилийн дараа өөр том эмнэлэгт клиникт ч юм уу том хотын эмнэлэг рүү солио яваад өгдөг. Бас Германд давуу тал нь гэх юм бол нэг эмнэлэг солио гэхэд чамд ямар ч тийм юу гэдэг heart feeling тийм одоо чи өөрийгөө гэмтэй гэж мэдлэх албагүй.
зүгээр ажиллаж агаад за уучлаарай ингээд би том хотод ажилламаар байна. Тэгээ энэ ингээд миний 6-7 хоногийн ингээд мэдээлэл шүү. Би ингээд 6-7 хоногийн дараа ажилласаа гарнаа гэд зүгээр хэлэхэд окей таны ингээд дараагийн чин карьерт замд нь амжилт хүсье гэдэг. Тэрэн дээр ингээ аягуулсаа ойлгодог. Эмчнэр ингээд мужаа солиод, эмнэлгээ солиод явах боломж амар их байдаг. За тэгэхээр одоо та яагаад дотрийн чиглэлийг одоо өөрөө илүү дурлал сонгох болсон бэ? Яагаад мис засал биш, яагаад анслог биш те дотрийн чиглэлийг сонгосон бэ? Өөрийнхөө hard болон soft skill-ийг ингээд түүн дээр тулгуурсан уу? Эсвэл зүгээр л үнэхээр таалагдсан дуртай гоё байсан учраас сонгосон уу? Яагаад энэхүү чиглэлийг сонгох болсон бэ? Тэгээд нарийн мэргэжил нь юу вэ? Энэ талаар ярилцах. За яг нарийн мэргэжлээ би их сургууль тахтаа яг зүрхээр явъя гэж шийдчихсэн. Энэ бол нэг том юм зорилго биш. Зүгээр яг хуу Монголд ч гэхгүй дэлхийн нийт зүрхний өвчин ингээд одоо сүүлийн 20 жилийн турш хамгийн их одоо өвлийн шалтгаан болж байгаа. Хамгийн их одоо юу гэдэг өвөлтэй холбоотой зүрх судасны шалтгаанууд байдаг. Тэгээд тэр ч утгаараа энэ салбарт ингээд судалгааны боломжтой ингээд цаашаа хөгжих боломж амар ихтэй. Нөгөө өвлийн шалтгаан зүрх судасны өвчнөөс их болдог болохоор энэ төрлийн хүмүүсийн хэрэгцээ ихтэй тэгээ шаардлага байна гэсэн үг. Би зүрхний эмч болоо гэхэд дэлхийн хаанч очоод ажиллах боломжтой. Академик карьер хүү гэвэл бас яг энэ хамгийн их өвлийн шалтгаан болж байгаасаа хамаарат судалгаа клиникийн одоо боломжууд хамгийн их болохоор ингээд за ер нь зүрхээр явъя гэд би өөрөө дотор таягуулсан хөлтөөсөн. Тэгээ их сургууль сурж байхдаа дадлагууд хийж байхдаа ингээд бас өөр мэргэжлүүдийг бодолцож үзэлцээд тэгээд дадлага хийж байхдаа ингээд одоо мис заслын эмч болыг гингүүд ерөнхий мис засал дээр орохоор нэгдүгээр би тийм том биетэй булчинтай хүн биш. За энэ миний хийх юм биш юм байна. Би ингээд physically тэ ингээд би бялтраа тэнцэхгүй юм байна. Тэгэж игээд анис болыг гэхэр чинь ингээд нэг ингээд баах юм бип хийхээр би тэрэнд аягүй сайн реакт хийж чадахгүй ч юм уу тэ жоохон сандраад тэнгууд ийм эрчим тэмцэлтэй ч юм уу жоохон биш юм байна. Эмэгтэйчүүд гэхээр чинь би өөрөө эмэгтэй хүн эмэгтэй хойрлж байгааг сонсохоор ингээд зүг хөөхөд байсан болохоор дадлагын туршид за энэ бас шин байна гэл хүүхдийн эмч болъё гэд ингээд амар хөөрхөн гээл тэнгууд би өөрөө аль юм байхгүй дүүтэй байж үзээгүй. Тэгээ ингээд хүүхдүүдтэй очролох гэхээр ингээд ийм хавгүй ч юм уу тийм болохоор за энэ миний хийх юм шиг байна гэсээр агаад юм тэгээд дотрын эмч болъё тэгээд зүрхээ хөөснө л дээр юм байна гэдэг яг сонголтойгоо үлдсэн. Тэгээд яг хэлсэнчлэн 3 дахь курс тахтаа ингээд зүрхний судалгаан дээр ажиллаад тэгээд профессортойгоо ажиллаад манай өнгөр профессор аягүй сайн хүн ингээд намайг за ингээд яг юу ч мэдэхгүй байгаагаа бүх юм ингээд агаас яг хүртэл судалгаа яаж хийх вэ? Тэр судалгааныхаа юу одоо хамгийн чухал юу хайж байгаа вэ? Тэр нь яаж хэл өгөх вэ те? Тэр болгоны ингээ baby step те ингээ жоохон алах маань надад заагаад тэгээ энэ одоо сонгосон мэргэжил маань дурлуулсан. Тэгээ би ер нь зүрхний эмч болъё гэж боддог. Ингээ зүрхний клиникийн тэгээ эмэгтэй хүнд яг катетер хийн цацраг доор ажиллана гэдэг надад жоохон үнсэн мэддэг болохоор би нэг юм зүрхний эхо те хитаван шинжилгээ хийж сураад одоо ер нь алстаа ч юм уу Монголд ч юм уу эсвэл Германд ч юм уу тийм оффистай болох ер нь ингээд ажил амьдралын баланстай айгу гоё юм байна гэж харж байгаа. Тэгээд одоо Германд ажиллаж байгаа тасаг маань болохоор ремонтлог гэсэн шүү дээ. Үений өвчний тасаг. Кардиолог дээр нэгдүгээрт нөгөө нэг сул зай байгаагүй. Хоёрдугаар угаасаа би Германд дотрын ерөнхий эмч болохын тулд энэ тасаг дээр 6 сар ажилласан байх хэрэгтэй. Ходоо дотор дээр 1 жил зүрхэн дээр илүү олон жил ч юм уу ийм одоо гэдэг тооцоолох жилтэй болохоор окей. Ингээд ямар нэгэн тасгаас эхлэх хэрэгтэй. Тэгээд одоо би эхлээл хамгийн ревматолог өөстө би дургу гэж боддог байсан. Тэнгүүд манай эмнэлгийн маань тасгийн маань дараа айгу тийм сайн герман байдаг. Тэгээд ингээ юу одоо өглөөний уулзалт болгон дээр ийм юм унш, тийм юм унш, германаар чадахгүй англиар уншаад иргээд ингээд нөгөө их сургуулаа төгсөөд 1 жил болсон хүний мэдлэг жоохон хуучраад ирэхээр одоо байгаа дарга маань ингээ сэргээгээд тэгээд одоо тэр ревматологийн амар олон антибари ч юм уу тэр эмчилгээнүүдийг ингээ ярьж өгөхөөр бас ингээ аягүй сонирхолтой болгоод бас ингээ why not те ягаад ревматологч байж болохгүй гэж гисэн эргэлзээ дарга маань аягүй их төрүүлж байгаа. Дарга маань өөрөө аягүй тэрэндээ дуртай. Тэгээ амар их судалгаа ингээ up to date-с хийлж өгөөл ийм юм байна. Манайхаа ийм рецептор шинээр одоо блокер гарсан байна ч юм уу те. Тэгээ дараа би ингээ зөвхөн сонирхолтой зүрхний эмч болмоор нэгүүд нэгдүгээр сайн хэлсэнчил манай эмнэлэг бол тийм жижигхэн тосгоных шиг эмнэлэг гэсэн хүн 20-30 мянгатай ч юм уу. Тэнгүүд ревматологийн өвчтөй хүмүүс айгу ховор байдаг. Тэнгүүд манай тасаг юу хийдэг вэ гингүүд бусад тасагт багтаагүй хүмүүсийг авчдаг байхгүй юу.
Тэгэхээр ингээ набуушаг гэсэн үг. Тэр нь над шиг шин эмчид ингээ айгуу сонирхолтой өөр төрлийн кейс ингээ хийж үзэж байгаа гэсэн. Нэг хотоо дотрын тасагч юм уу те нэг ингээ хавдартай хүн аваад тэрийг Германд яаж хавдартай хүний эмчилгээ явуулт юм бэ гэдгийг ингээ мэдэж аваад эсвэл нэг зүрхний хэм алдагдaltaй ч юм уу тийм хүн аваад яаж юм хөө ямар ингээ цахилгаан электрофизиологийн эмчилгээ хийх үгэнгүүд ревматологийн тасаг гэсэн нэртэй боловч ингээ ерөнхий дотрын өвчтнүүдийг тэр чигээр нь авч байгаа гэсэн үг. Тэгээд одоогийн байдлаар бол зүрхээрээ л явандаа л гэж бодож байгаа. Гэхдээ дард өчөж байгаа байна. Тэгэхээр энэ подкаст маань одоо өндөрлөг тийшээгээ хандж байна. За та Унгар улсад суралцах, түүнээс гадна Герман улсад ажиллах талаар ч маш олон үнэтэй зөвлөгөө өглөө. Тэгээд танд яхахыг хүссэн ч юм уу, тийм яриаг үлдээсэн зүйл байвал та одоо ярьж болно. За баярлалаа. Тэгээд урьж оролцуулсан нэгдүгээр та нартай нэг классны хамт олонд баярлалаа. Тэгээд ерөнхий зорилго нь бол Унгарын засгийн газрын тэтгэлэг Унгарт ажиллаж амьдрах байсан юм чинь тэр тухайга дүгнээд дуусгах гэж бодлоо. Миний одоо би бол 6 жилийн өмнө тэтгэл 7 жилийн өмнө тэтгэлэгт орж байсан. Тэгэхээр нэгдүгээр миний сонсноор дедлайн бол намар болж өөрчлөгдсөн гэж сонсон. Тэгээ хамгийн ихний зөвлөгөө Study in Hungary HU гэдэг вебсайт байгаа. Тийшээ ороод үзээрэй. Тийшээ орохоор бүх мэдээлэл аяйгуу дэлгэрэнгүй байгаа. Call for application гэдэг PDF байгаа. Тэрийг нэг уншаад үзээрэй. Тэгээд миний одоо юу гэдэг тэр 6-7 жилийн өмнөхөөс тэтгэлний вебсайт амар гоё болсон байсан. Өөрчлөлтүүд хийгдсэн байх. Тэднийг бас ингээд анхаарал үзээрэй. Тэгээд Stipendium Hungaricum HU гэдэг бас вебсайт байгаа. Тэрэн дээр яг энэ тэтгэлний тухай шууд вебсайт руу орохоор аль улсын иргэн бэ гэдээ асуулт асуугаад ингээд дараагийн процесснууд чатаараа л аяйгуу зэгцтэй ойлгомжтой байгаа. Тэгээ хоёрдоорт ерөөсөө тэмцэхүүл яах вэ гэхгүй аплайдаад үзээрэй, материалаа явуулаад үзээрэй. Би үүдийн би TOEFL оноогүй, тэгээ би ингээд засгийн газар таньдаг хүн байхгүй, Монголын шалгуулалтанд яах вэ гэж бодоогүй шууд ингээд найзтайгаа хоёлаа явъя гэж өгсөн чинь азар тэмцсэн. Тэгээд тэтгэлэг горилохоор одоо тэтгэлэгт материалаа явуулахаар горилж байгаа 10 жилийн хүмүүс авах юм бол сайн дурын ажил хийгээд үзээрэй. Сайн дурын ажил. Одоо Монголд амар гоё үйл ажиллагаанууд те байгууллагууд бий болдог болсон. Сайн дурын ажил хийх юм бол чи ингээд нийгмийн идэвхтэй нийгмийн идэвхтэй хүмүүст Европчууд амар туртай, бусдад тусалдаг хүмүүс туртай те. Тийм олимпиад ч юм уу тийм юмуд байвал давуу тал болно байхгүй байсан ч зүгээр ангаахаар сурах хүмүүсийн дүнгийн гол чинь 90-с дээш байх ёстой гэдэг. Миний бодлоор бол Монголд ангаахаар сурна гэсэн хүүхдүүд тэр бол юу ч биш гэж би бодож байгаа. Тэгээ ангаарт сурж байгаа бол тэр дүнгийнхэн бас суулбарыг явуулчих юм бол тэр миний ярьсан шиг тэр foundation year буюу тэр нэг бэлтгэл жилийг алхасах айгүй том боломж шүү. Тэгээ ингээд тэтгэлэгтэй тэнцээд шалгалтандаа орлоо гэхэд их сургуулийн мэдээлэлээ гол нь интернетээ сайн цуглуулаарай. Айгүй сайн цуглуулаарай. Тэр хоёр вебсайтыг амар сайн аваарай. Их сургуулийн вебсайтыг бас ингээд айгүй сайн гүйлгэж үзээд ном сонио юу вэ хараарай. Тэгээд надаас өгдөө холбогдоод Facebook-оор ч асуулт асууя гэвэл би дуртайд туслана. Тэрнээсээ өмнө өөрөө судалгаагаа хийгээрэй. Нэг ийм асуулт авдаг байхгүй. Унгарт сурмаар байна яах вэ? Тэгээд би тийм асуултанд хариулахгүй. Зүгээр ийм сургууль тэнцгээр бол шалгалт өгөхөр боллоо. Энэ яаж бэлтгүүд ингээд яасан те эсвэл ингээд миний эсэйг уншаад яаж ин хэлээд өгөөч гэвэл миний одоо үгдийн дүгнэлт нь яг сайн биш ч гэсэн би чатгаараа тэр тийм нарийн асуултанд бол тусаална. Тэрнээс биш юу гэдэг яаж тэтгэлэг болох вэ? Тийм юм би уусаа хариулахгүй. Европод ирчээд оюутан болоод тэнцээд сурж байгаа бол нэгдүгээрт ингээд юу гэдэг жоох ихэндээ жоох ингээд чадахгүй байх юм бол сэтгэл санаагаар унах хэрэггүй. Ингээд видео үзтээ, ном унш, найзуудтайгаа аль сурах арга нь чамд таарч байна. Тэгэхгүй ингээд би эхний жил яг Монголд байдаг гэсэн шиг гоё дэвтэр бичих гээл цаг алддаг байсан. Тэрийг шууд хаяад за энэ чинь миний сурах орон зай яах вэ? Ямар бичлэг үзгүү те тийм юмыг аягүй сайн анзаар. Тэгээд сургууль ангийн хичээлээ ингээд сайн хичээлээ хийж чаддаг болчих юм бол судалгааны боломж юу байна? Гадаад дадлага хийх боломж юу байна гэдээ аягүй сайн судлаарай. Миний яг төгсөгчл миний сурдаг гэсэн Дебрецний сургууль Америкийн сургуультай ингээд холбоотой болоход Америкт дадлага хийх бас боломж нэгдэжсэн. Тэгэхээр Европод байна гэдэг чинь чи ингээд Франц дадлага хийж болно, Итали дадлага хийж болно, хүссэн газраа дадлага хийж болно. Тэр боломжуудаа хитнээ сайн судлаарай. Сайн дурын ажил бас Европод байхдаа сайн хийгээрэй. Тэгээд юусоо айх хэрэггүй ингээд энд юусоо ингээд юу гэдэг тийм шүүх юм юусоо байдаггүй. Чи оройн шоуч маргааш нь хичээлээ хийж шалгалтаа өгч ивэл окей сайн байна. Тийм байна. Тэгэхээр тэтгэлэг нь бол ингээд яг тэр хоёр вебсайт ухаад ингэсний дараа асуулт байвал одоо над руу бич би дуртай яа туссан. Тэгээд юу ч гэсэн эргэлцгийн орон зүгээр материалаа өгөөд эсээгээ бичээд үзээрэй.
тэнцэхгүй байсан ч амар том туршлага болох шүү л гэж хэлээ да. Яа өнөөдрийн дугаарт маань та Унгар улсын засгийн газрын тэтгэлэг болоод Герман улсад хэрхэн резидентээр ажиллах талаар маш дэлгэрэнгүй бүр ингээ үнэхээр бүр ингээ бүх степүүдийг хэлж өгөөд бүр маш нарийн гоё тайлбарж өглөө гэж бид хоёр үзэж байна тий. Тэгээд хин ч энэ подкастыг үзсэн бүр Унгар руу явах нь маш тодорхой бүр ингээ бүх вебсайт ингээ бүх дараалал шалгалтын хэдэн минутыг бүгднийг үнэхээр чин сэтгэлээсээ гоё ойлгомжтой тайлбарж хэллээ. Маш их баярлалаа. Тэгээд энэхүү алтан цагаа биднэр зарцуулаад тэгээд оюутан залуучууд болон шинэ залуу төгсөгч эмч нартаа энэхүү гоё өөрийнхөө туршлага мэдлэгийг хуваалцсан тань үнэхээр их баярлалаа. Бидний хүрэлцэн орсон баярлалаа. За урьж оруулсан танаа хамт олон баярлалаа. Тэгээ Med Plus-ийн хамт олоноос Монголдо ангаахын салбарынхандаа өгөөжтэй гоё контент, уулзалттэй бас ингээд хөтөлбөрүүд бас хийжсэн тийм mentorship хөтөлбөрүүд. Тэгээд үнэхээр үнцэнтэй ажил, тэгээ value бүтээж аваа шүү. Тэгээд танаа хамт олоноос ажлын амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг ийхүү бүгдээрээ өндөрлөе.